За юу яцхан Valar Morghulis-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тийм мэдээж Valar Morghulis-ийн дугаар болгоныг Trillion Lounge event-гээ ажиллаж байгаа шүү. Их найдын 5 давхарт байдаг. За Trillion Lounge-ийн хувьд бол бильярдны ширээтэй хажуудаа бүтэн том e-спортын төвтэй. За тэгээд дээрэс нь бас гоё лаунчууд гарч байгаа шүү. Тэр мэдээлүүд нь дэлгэцээр гарч байгаа. Тийм. Тэгээд юуны House of the Dragon цувралын 3 дугаар бүлгийн бүх үзүрийг 8 ангийг бүгдээр ингээд одоо юу хамтран гаргасан Trillion Lounge хамтлалд баярлалаа. За тэгээд review маань үргэлжилж байна. Valar Morghulis маань үргэлжилж байна. Ивент дээр ажиллаж байгаа. За өнөөдрийн дугаар бол Tumbleton гэдэг дугаар байгаа. Tumbleton гэдэг анги байгаа. За өнөөдрийн ангийг хэдүүлээ сайхан дэлгэрэнгүй ярилцаад явна. Тэгээ миний бас уул нэлийн эрт Facebook, Instagram-аар story харсан хүмүүс уулна харсан баг. Энэс дахиад хэд хоногийн өмнө бичих хэрэгтэй байсан. Тэгээд хоолоо өдөөд болдгоо. Одоо ч ер нь бол яг үүндээ өвчтэй байна. Тэгээд яг юу явах баг гайгүй болох гэхдээ одоо хүртэл өвчтэй байгаа даа. Тэгээд ямар ч байсан өнөөдрийн энэ дугаараа болвол гээд гаргана. За энэ дугаар энэ анги. За энэ анги бол одоо Tumbleton зүйл явдал ер нь нэлээ өрнөж байгаа. Одоо энэ нэг юм байна л да. Одоо нэг season дуусны дараа юу яаж байгаа шүү дээ, бичлэгийг хийж байгаа. Гэхдээ дараагийн ангиудын спойлер байхгүй явна. Одоо энэ season-ыг эргээ харах юм бол энэ Tumbleton өнөөдөр ярьж байгааг баг хамгийн бага үнэлгээтэй анги байсан санагдаж байна. Гэхдээ хамгийн муу анги гэсэн үг юм уу гэхээр үгүй. Үнэлгээ гэдэг нь ер нь бол зөвхөн фэнүүдийн л одоо IMDb энтрийн л үнэлгээ шүү дээ, тийм. Тэгээ харах юм бол энэ чинь өрнөлдөө айгу чухал анги байгаа байхгүй юу? Айгу одоо дөрүүдний өрнөл зохиолоо урагшлуулж जैन, дөрүүдийн хөгжүүлэлт явж जैन. За ертөнцөө ч гэсэн баяжуулж जैन. Ер нь бол дөрүүдийн хөгжүүлэлт айгүй их явж байгаа. Тэгээ өрнөл зохиолоо айгүй их урагшлуулсан юм анги болвол байсан. Гэхдээ одоо юу гэдгийг онцлог юм байгаа. Зүгээр юм хурдан акшн гэдэг шиг те юм нүсэр сүртэй юм болвол бараг байхгүй. Ийм анги бол байж байгаа. За тэгтэл одоо юу гэдгийг бид нар бас даварцсан те одоо сүртэй юм байхгүй. Ийм анги байж байгаа гэж тэгэхэд бүтэн Vermithor лууд энэ чинь ингээл бүтэн луутай хэсэг Caraxes-тэй ship stealer-тэй тий ийм хэсгүүд хүртэл байж байгаа жишээ. Тэгэхээр яг бид нар бол бас жоохон даварцсан л байгаа тань л та. Би ер нь энийг бол энэ season яриад байгаа шүү дээ. Хэдүүл бас жоохон даварцсан байгаа даа. За энэ ангийн эхлэл за ингээд юуныхан High Tower-ын энэ хиний их чинь байна тий. Cat-ийн бэрэгч. За энэ High Tower-ын Tumbleton-ыг бол одоо бүтэн эзэлж эхэлж байгаа. За тэгээ энэ чи яаж гараа Cat гарах хэвээр. За энэ үж тий Cat-ыг бол та хэд мань бас мартсан байж магадгүй ялангуяа энэ бичлэгийг нөгөө нэг House of the Dragon-ыг бүр нөхөж үзээд үзэж байгаа хүмүүсийн хувьд бол мартсан байж магадгүй. Cat гэж Hugh Sir Hugh-гийн Hugh Hammer-ийн эхнэр. За энэ хоёрын хүүхэд нь охин нь бие нь тааруулж байгаа нас урцсан шүү дээ тий. Тэгээд тэгсний дараа Cat одоо чи надтай хамт байх хэрэгтэй байна. Чи надаа маш хэрэгтэй байна гэдэгт манай луутай болж магадгүй гэд яваад өгсөн. За тэгээд тэр хооронд одоо ганцаараа маш хэцүү байсан учраас ах руугаа ядаж явж амьдрий да гэд ах руугаа явсан. За ах руугаа явах замдаа маш их хүнд одоо үгээр хэлхийн аргагүй юмнуудыг бол туулсан. За гэхдээ ядахта ахтайгаа ахныхаа эхнэр тий дүүнэртэйгээ ингээл байж байгаа. За тэгжсэн чинь High Tower-ын хүрээд ирж байгаа. За манай хүн чи intimidate хий чинь тэгээ Lord Footly гэж одоо гэр бүл байгаа. Footly-гийн гэр бүл байгаа. За Footly-гийн гэр бүл бол Tumbleton гэж энэ газрыг бол одоо захирдаг Lord Lady-нууд нь байгаа. За тэгээд айлгах тактик бол хэрэгжүүлж байгаа. За энэ хоёр байж байна. За Lady Footly бол шууд ерөнхийдөө хэлж байгаа тий. Ерөөсөө юу яахгүй наа. Ийм бид нар бол одоо Rhaenyra-г бол хатан гэж үлээн зөвшөөрж байгаа. Тэгээ бид нар бол ийм тэгээд зөрүүлээд ормонд болохоор ингээд том зоригтой болохоор одоо тухтай амрах хэрэгтэй бид нар тухтай амрахын тухтай газар байх хэрэгтэй энэ төр гэдэг. Тэгэхээр цэргүүдээ айтайхан байгаарэ гэж би хэлий цэргүүдтэй гэхдээ та хэд айтайхан байв шүү энэ төр гэдэг. Тэгээ ерөнхийдөө зүгээр жоохон айлгаад дарчиж байгаа. Гэхдээ энэ эмэгтэй бол сайн мундаг байх тий зүгээр ормондын өмнөөс юу бид нар бол Rhaenyra-гийн талд байгаа. Яв ер нь яг гэдэг. Тэгээ тий. Гэхдээ нөгөө цэрэг мэрэг янз бүрийн байхгүй ч бас хэцүү тий. За тэгээд House Footly-гийн хувьд бол одоо энэ Tumbleton тэгээ ерөнхийдөө энэ үйл явдал бүх юм бол одоо Tumbleton гэдэг газар юу яаж байгаа болж байгаа. Та хэдтэй Tumbleton-ыг харуулъя. За энэ ингээ Westeros байж байна. За King's Landing, за Tumbleton энэ үж тэ. Яг нөхөр юу яадаг штэ. Бууж өгөөд Daemon-ы айрамд бууж өгөөд энэ Riverlands-д тулдж байхдаа Daemon-ы айрамд бууж өгчөөд энэ Tumbleton. За Riverlands тулаанд явангуудаа нөгөө юуны Daemon-ы 3 өндөр луутай уулздаг тэр тийм бууж өгчөөд за энэ замаа дагаад Rose Road гэдэг баха тийм Rose Road-оо дагаад
нутаг буцнаа гэдэг хэдүүлээ буцнаа гэж хэлчээр яваад өгдөг шүү дээ. Тэнгүүтээ явж байхдаа уучлаарай. Явж байхдаа Тамблтонг очиод эзэлчихэж байгаа байхгүй. Энд тэ King's Landing-ийн баг үүдэнд байдаг шахуу ийм одоо юу байгаа. Цайз бол байж байгаа. За Rose Road-оор хэрвээ дамжаа явсан бол High Garden-аас Old Town орж буцах хэвээр. За ууг нь Reach нутгийн лордууд одоо энэ Reach нутгийн үндсэн лордууд бол ууг нь High Garden-д байдаг Tyrell байгаа. Одоо бидний Game of Thrones-оор үзэж сурснаар бол Marjorie Tyrell, Olenna Tyrell тэ ойрлын бол яг Tyrell гэр бүлөө гэрэлж нэгдсэн. За тэгээд одоо хин Loras Tyrell гэдэг ч юм уу те. Ийм нөхдүүд бол байдаг хаус. Тэгээ ууг нь бол High Garden илүү лордууд нь байх хэвээр. Гэхдээ Old Town илүү чухал ер нь газар гэж хэлж болно. За энэ чи Citadel гэж байгаа. За Citadel-ийн хувьд бол одоо энэ ертөнцийн яг Westeros-ийн бүх мейстрүүдийг одоо сургадаг нэг утгаараа их сургууль юм уу да. Тэгээ Bologna-гийн их сургууль гэдэг шиг те. Их сургууль гэж эртний их сургууль гэж хэлж болно. За тэгээд юу байдаг Starry Sept гэж байдаг. Starry Sept нь бол одоо Ватикан юм уу та энэ ертөнцийн те. Үндсэн том сүм нь хамгийн том одоо энэ 7 бурхан 7 одоо юутай шинж тэмдэгтэй бурхан гэх юм уу 7-гийн бурхан гэдэг ч юм уу те. Энэ шашны бол одоо гол том сүм түүн бас одоо Old Town байдаг. За тэгээ High Tower-ын гэр бүл бол Old Town-ыг захирдаг. Олон зуун жил захирсаар ирсэн. За тийм ч учраас Old Town бол одоо маш одоо түүхтэй, ёс заншилтай, нөлөөтэй, маш том нөлөөтэй. Тэгээ энэ чинь том порт ус дээрээс нь те. Тэгээд ийм баян, маш баян ийм хаус. За High Garden-ийн үед бол том давгүй баян гэхдээ Tyrell-үүд бол яг том түүхээ Westeros-ийн том түүхийг авч үзвэл шинэ лордууд ер нь бол Aegon-ы үед лордууд усан санагдаж байна. Reach-ийн хаан нь хиний эсрэг Lannister-ийн хаан тэгээд Reach нутгийн бас нэг хаан байдаг санагдаж байна. За тэрийг дороо уншаас хэрэг чинь те. Тэр хоёр чинь юуны эсрэг Aegon-ы эсрэг тулаад 60,000 зэрэгтэй тулалдаад Field of Fire гэдэг ингээд нөгөө луугаараас бодоо олгосон гэдэг шүү дээ те. Тэгэхэд энэ Gardner гэдэг хаус байсан санагдаж шүү. Gardner хаусынх нь одоо хаан нь үхээд тэгээд одоо энэ High Garden цайзыг одоо Castellan гэдэг үлөө юу гэдэг вүлээ ямар ч үсэн цайзыг одоо харж хамдажсэн туслах нөхдүүд нь баггүй тийм том хаус маус биш. Тийм гарууд одоо энэ юу цайзыг High Garden цайзыг бол хинт Aegon Conqueror байлдан дагуулагч Aegon-д бол одоо хүлээлгэж онгоолгож өгсөн. За тэрэндээ ер нь бол одоо Tyrell-ууд High Garden-ы лордууд болсон байдаг. За ингэж санаж шүү. Яг жоохон унших юм бас хэрэг зүгээр шууд уншихгүйгээр харахад их санагдаж байна. Тэгэхээр хэрвээ миний яг санаж байгаа зүв болвол High Garden-ы лордууд болоод Tyrell-чуд болол ерөөсө 300 жил болсон л гэсэн үг. Game of Thrones-ийн үед. За энэ цувралын үед бол дөнгөж 120-30 жил болж байгаа. Яг одоо бол дөнгөж 120-30 жил болж байгаа. За тэгээд дээрэс нь ягаад энэ Old Town даймаа хийгээд энэ Tyrell-ууд High Garden-ууд яг одоо энэ House of the Dragon-ы энэ цаг мөчид нөхдүүд хаана байгаа юм бэ гэж гайхчихж магадгүй. За тэгэх юм бол юу байгаа? Яг одоогор лорд нь бол юм хүүхэд байгаа, жоохон хүүхэд. Тэгээ ээж нь одоо нэг насанд хүртэл нь бол одоо захирж байгаа. Тэгээд ээж нь бол зөв шийдвэр гаргаж байгаа. Юу гэхээр за энэ даймаа юмд орохгүй. Чимээг байтайхан байж те. Энийж далж орж янз бүр болохгүй зүгээр ингээд төвийг сахиад шивцаардаад ингээ байж яа гэдэг ч байгаа байхгүй. Ер нь бол. За ингээд ормонд л та хийж байна. Тийм. Иймэрхүү цаг одоо юутай нөхцөлтэй байж байгаа. За ингээд энэчнээс за энд Bold John Roxton энэ ч зөвүүн нэр Bold John Roxton гэдэг бас амар зөвүүн нэр санагдаж байна та нарт. Bold гэхээр одоо зөрөгтэй, ирэмгий гэх юм уу, шийдэмгий гэх юм уу те. Ирэмгий, шийдэмгий, зөрөгтэй гэх юм уу те. Зөрөгт John Roxton. My prince. Ингээ My Prince гэдэг чинь. За энэ бол ингээд албан ёсоор яг баталж байна. My prince. За ингээд энэ дүр бол Daeron Targaryen юм байна. Viserys Alicent хоёрын дөрөвдөг хүүхэд Aegon Aemond Helena Aemond 3-ын дүү баг хүн. Viserys Alicent хоёрын баг хүн юм аа гэдэг. Энд чи бол одоо албан ёсоор My lord. A raven from. За тэгээд энэ чи юунаас Boros Baratheon юу илгээсэн байгаа юм? Загтал илгээсэн байна. За энэ ч ингээд янз бүрийн шалтгаан олон юмны тоочод те. Ингээд за Boros бол одоо ууг нь Aemond-тай нэг охиноос суулгасан шүү дээ. Суулгахаар усан те. Lucerys ууг нэг охинтой сууя гэж очсон чи Aemond очсон байж байгаа. Тэгээ тэр хэсэг бол House of the Dragon зурлын хамгийн cool хэсгүүдийн нэг шүү дээ.
Lucerys-ийн лууч нь юу вүлээ? Arrax ч юм уу? Arrax ч Lucerys-ийн болов. За anyway, ямар ч байсан Lucerys луутаага очсон чинь цаана ингээ бороонд амар нүсэр яг нэг тийм Jurassic Park-ын киноны хэсэг шиг ингээ бороонд амар авраг бэгаар ирсэн байж байгаа те. Тэр бас айгу сүртэй хэсэг. Тэгээд тэр үед болол Aemond Boros Baratheon-ы охинтой суухаар болоод тэгээд охин хатан ч байх ханхүүтэй сууж байгаа те Targaryen ханхүүтэй сууж байгаа юм том давуу талтай болох хэвээр байсан. За тэгээд Aemond хаанж байгаа мэддэхгүй Lucerys үхсэн. За тэгээд Boros бол хэний ч талд орохгүй ингээ байгаад байгаа. За Baratheon-уудыг та хэд маань бол ерөнхийдөө мэдж байгаа те Robert Baratheon-ы өвд эцэс гэсэн үг. За Stormlands-ийн лордууд, за энэ Stormlands гэж энэ газрын лордууд Storm's End цайзыг бол хариуцдаг. Storm's End цайзын ноёдууд байгаамаа. За тэгээ Boros янз бүрийн бага шалтгаанууд бичиж явуулаад ингээд бол юм болсон. За тэгээд сая энэ хэсэг дээр хин Ормонд амир зөвүүн юу гэж нэгэ тэгэхээр оронд нь ингээд захаа биш зураг явуулд юм уу байлаар толгой мотой хөгийн амтнд гэдэг те. Ер нь Boros Baratheon жоохон тим нэр хүндтэй те нөгөө юм ухаантай боловсралтай соёлтой хүн гэдгээрээ биш зүгээр жоохон бүдүүлэг мондог дайчин те ийм жоохон нэг маанаг мунаг гэдгээрээ ер нь жоохон танигдсан ч гэх юм уу хүмүүс тэгж хардаг гэх юм уу тийм хүн байгаа те. Тэрийг нь энэ бас дахиж хэлж байгаа Ормондын хувьд бол те зураг явуулах юм уу гэд. За тэгээ Aemond Vhagar хайцсан бэ гэд. Тэгсэн гол асуудал те. Тэгээд тэгсэн чинь хин Ормонд тэн дээр очингуудаа Daeron дээр очингуудаа Daeron бити санаа зовоо ах нар чинь удахгүй бид нартай нэгдэн. Daeron энэ ч яг үндэ санаа зовсон байхгүй. Гол нь зүгээр хин өөрөө аахгүй те. Ормонд өөрөө энэ хин Aegon ч дүүрсэн гол нь Aemond Vhagar-тайгаа ирж нэгдэх нь айгүй чухал те. Тэгжээж Ормондын энэ юу ч төлөвлөд байгаа. Тэрнийхэн гол юм нь бол хин ирэх байгаа байхгүй юу? Aegon Aemond ирэх байгаа. За Bold John Roxton энэ өстөгөө зүүн гарга маань Daeron-ы жүжигч мундаг байгаа. Тэгээ сонирхолтой нь Daeron-ы жүжигч юунд тоглох юм бэ? Яг биднэрт нэг байдгүй те монголчуудад нэг хүрээгүй видео тоглоом байдаг шүү дээ. Ер нь iconic ууг нь те. The Legend of Zelda гэдэг. Айгу олон тоглоомтой. Хидэн тоглоом нь бүх цагийн хамгийн шилдэг видео тоглоом гэдэгт ярьдаг шүү дээ. Breath of the Wild өөр юу юучлээ бас нэг 2-3 тоглоом байгаа. Бүх цагийн шилдэг тоглоом гэдэгт хүртэл яригддаг ийм тоглоомууд байдаг. Тэгээд нэлээд халдтай франчайз Япон, Америкт. Тэгээд The Legend of Zelda кино, уран сайхны кино болгож цуврал байлоо кино байлоо. Би уран сайхны киног санаад байна. Болгож хийж байгаа юм байна анхудаага. Тэгээд тэрэн дээр гол дөрөв Zelda гэдэг нөгөө юм гүнж байдаг. Тэгээд Zelda гүнжээс гадна Link гэдэг ингээ эльф байдаг. Тэрүүгээр ер нь бол ихэнх тоглоомнууд дээр нь бол тоглолдог гол дүр нэдэг. Тэгээд тэр Link гэж эльфийн дүрт энэ залуу маань энэ дээр нь тоглож байгаа хүү гэх юм тий тоглох юм бэлээ. Арайч залуу гэж нэрлэх бас болоог байна дуудах. Тэгээ манай хүн чинь Benjamin Evan Ainsworth гэж залуу байгаа. Нөхөр байгаа. Арайч залуу гэж болоог өгснэ. Whatever. Нөхөр юу 17 настай байна. Энэ зураг алтын үеэр 16 мургаатай байсан гэсэн үг. Тэгэхээр тэгээд 2008 онд төрсэн Nottingham төрж өссөн ийм англи хүү байгаа. Тэгээд Link гэдэг юуны дүрт маш чухал гол дүрд нь бол тоглохоор болсон. Тэгээд сонирхолтой энийг өстө мэдээгүй юм байна. Хиний домогт хайртай найруулагч маань Guillermo del Toro-гийн юу гарсан штэ. Pinocchio гарсан тий. Guillermo del Toro-гийн Pinocchio-гийн гол дүр буюу Pinocchio-д энэ хүү бас юу яасан юм байна? Дуу оруулсан юм байна. За энэ бас айгуу сонирхолтой ийм мэдээлэл олж авлаа. За Valar Morghulis цуврал бичлэг болон House of the Dragon цувралын шинэ бүлгийг анги болгоныг гаргахад хамтран ажиллаж байгаа Valar Morghulis энэ цуврал бичлэгийн ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Trillion Lounge хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд Trillion Lounge-ийн хувьд бол ажлын өдөр болгоны өдрийн цагаар ланч гаргаж байгаа шүү. Тэрийг мэдээлэл болгож та хэдтэй хүрэх гэсэн 18,900 төгрөгийн үнэтэй 1-2 дугаар хоолтой юм гоё ланч сайт бол гарч байгаа ажлын өдөр болгоноор өөр хоол гарч байгаа 1 2 3 4 5 дахь өөрөөр хоол. За тэгээд тэр нь сардаа бас тогтсон сеттэй. За тэгээд сараар бас өөр ланч болгож бас гарч байгаа шүү. Тэгээд та хэд маань
их найд плазатай ойрхон амьдардаг, ойрхон ажилдаг хүмүүс маань ланч өдрийн хоолоо Трилан лаунж орж бол одоо эцгээгээрээ тэгээ маш боломжтой, маш гоё амттай, чанартай, гоё орчинтой, гоё одоо чанартай үйлчлэгээтэй юм газраар өдрийн хоолыг эцгээгээрээ за тэгээ дээрэс нь мэдээж байгууллагуудтай бол одоо гэрээ хийж хүргэлтийн хоолоор хүргэлтээр бол одоо ланчийг бас гаргах боломжтой юм байлээ шүү. Тэгээд их найдтай ойрхон бол одоо олон бүс байгаа шүү дээ. Баян зүрхийн 26 дугаар хороо их Монгол хорооллын тэр хавийн бүс бол тэр чигээрээ маш ойрхон Сүхбаатарын талбайгаас нь 20 минутын зайтай 13 дугаар хороол болон замын цагдаагийн бүстэй маш ойрхон Хом плазагийн баруун хэсэг гэдэг ч юм уу энэ бүх одоо бүстэй маш ойрхон юм гоё барилт байдаг учраас тэнцэн шиг очиход за тэнцэнээс бас одоо ойрхон байгууллагууд өдрийнхөө хоолыг бас гэрээ хийгээд авахд бол маш боломжийн юм болол барилттай байгаа. Дээрээс нь 18900 1 2 дугаар хоолтой өдрийн бүтэн ланч сайт гарч байгаа шүү. Тэгээд та хэд маань өдрийнхөө хоолыг Trillion Lounge-д эдцгээгээрээ тэгээд бас House of the Dragon цувралын үзрийг хамтарч гаргаж байгаа. За энэ Valar Morghulis одоо цуврал бичлэгийг бол одоо ивенттэй ажиллаж байгаа Trillion Lounge хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд бичлэгээ үргэлжлүүлцгээе. За манайхан линк гэхээр бас юу яаж байгаа бах те санаж байгаа. Гэхдээ та ядад бас харуулъя гэж бодож байна. За линк гэхээр энэ дүр байгаа юм. Энийг бол энэ дүрийг бол өстой та хаасайг бол харж ирсэн бах те. Энэ линк дүрд бол энэ Dairon-д тоглож байгаа. Тоглох юм байна. Тэгээд ийм нэг кино бол 27 онд гарахаар бас хийгдэж байгаа. 27 оны 4 сарын 30-нд нээлттэй хийхээр яаж байгаа юм бэ шүү. Нээлттэй их товтой байгаа юм байна. За тэгээд хэн маань Ормонд маань Tombolt-ыг авцсан. За тэгээд хин Rhaenyra амар гайхчих те. Яг яагаад Tombolt-нар яах юм бэ? Tombolt зүгээр нэг жижигхэн 8-ачтын жижигхэн тосгон шүү дээ. Like хамгаалалтын байхгүй. Яг яах гэж байгаа юм бэ? Тэнгүүт Ормондын найдаж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр ингээд жижиг энгийн иргэдтэй тосгон цайзыг эзэлчингүүт Ормондыг гаргаж авахын тулд Ормондыг ялахын тулд одоо унгаахын тулд Rhaenyra луунуудаа явуулж одоо юу яах хэрэгтэй болж байгаа байхгүй. Энгийн иргэдийг шатаахтай олон хүн золиосонд явах шаардлагатай болж байгаа. За тэгээд одоо өөрийг нь энэ ч хэлдэг. Maegor returned гэж. Тэ өөрийг нь одоо Rhaenyra-г одоо Maegor returned гэж хэлнэ штэ. За энэ дээр одоо учир шалтгаан нь юу юм бэ гэхээр Maegor гэж хин юм бэ гэдгийг бас товчхон маш товчхон яриул зүгээр гэж бол бодож байна. За Maegor-ын хувьд бол одоо хиний ачхүү Aegon the Conqueror-ын ачхүү байгаа. Тэгээ Maegor the Cruel гэж одоо хэрцгий Maegor гэдгээрээ бол алдартай. Тэгээ Iron Throne дээр одоо суусан 3 дахь хаан ийм нөхөр байгаа. Тэгээд хиний Aegon the Conqueror чинь эгчдүү хоёртойгоо сууж исэн байдаг. Тэгээ эгчээс нь төрсэн одоо хүн байгаа. Дүүгээс нь төрсэн хүн бас байдаг. За дүүгээс нь төрсэн хүн бол Aenys гэж байдаг. Aenys бол дүүгээс нь төрсэн. Гэхдээ илүү ах нь одоо Maegor-оос ах. Энэ хоёр бол үеэлүүд гэсэн үг шүү дээ. Нэг эцэгтэй ээж талаасаа бол үеэлүүд, аав талаасаа нэг эцэгтэй. Ийм хоёр нөхөр. Тэгээд Aenys бол төрүүлж төрсэн. Тэгээ Aenys хаан болж байсан хоёр дахь хаан. Тэгээд Aenys-ийг бол Maegor заламжсан байдаг. За тэгээ Maegor-ын хувьд бол одоо ер нь бүтггүй нөхөр маш олон асуудлуудтай байсан. 6 эхнэр мэхнэртэй байсан. Ийм одоо ер нь айгүй хэцүү ийм нөхөр бол байсан. Тэгээд одоо тийм нэр муутай тийм нөхөрөөс учраас Rhaenyra одоо хэрвээ хүмүүсээ иргэдээ шатаах юм бол намайг одоо Maegor эргэж ирсэнтэй ялгаагүй гэж хэлнэ штэ гэд тэгж байгаа. Тэгээд одоо нөгөө нэг хүмүүс бол миний эсрэг босон тий. Тэгээд одоо намайг одоо юунд төмөр сентинд авчирч одоо суулгасан бурхдууд одоо намайг өстой жинхэнэ гисгэн шүү дээ гэж энэ ч бол хэлдэг Rhaenyra-гийн үед. За Orwell энэ ч тэгж байгаа. Дэмний арим одоо Riverlands-аас ирж байгаа. Тэгээд Tombolt-он орж болно штэ. Тэгээ арим Tombolt-он орох юм бол арай учиртай штэ гэсэн Mysaria тэрнтэй санал нийлээд луутай дайрснаас ямар ч байсан дээрээ. Тэгсэн чинь Rhaenyra үр дүнтэй үнэнч байвал Grand Maester хിവэрэ байж болно шүү Orwell тэгж. Тэгээд баг хурал одоо хурлын нэг юм хурууныхаа уншуулдаг байдаг штэ. Баг хурлын. Одоо энэ голт нь. Энэ хурууныхаа уншуулдаг юмыг бол одоо манай Ray гэдэг байгаа штэ. Rhaenyra халж байгаа. За тэгээ наад ч одоо юм хуучин засаглал юм хай наад одоо ийм хурууны уншуулдаг юм байхгүй. Одоо яг тэгэхээр Game of Thrones хэдүүлээ үзэхэд бол одоо баг хурал дээр ийм бол байдаггүй штэ. Тэгээ энэ ч House of the Dragon эхлэхэд бол байдаг. Одоо Corlys мото Daemon Memon-тэй одоо Viserys-ийг хаан байгаа үед бол ингээд ирчээд хурууны яг уншуулж байгаа юм шиг ингэж чулуун бөмбөг тавьдаг байсан шүү дээ. Тэрийг бол одоо ингээ халж байгаамаа. За тэгээ Corlys айччваа гэдэг. Энэ хуралч одоо жижиг хуралч одоо баг хуралч бүр одоо бяцхан хурал боллоо. Баг хурал бяцхан хурал боллоо. Corlys айчсан юм бэ гэдэг. Нэг асуудал явуулчихсан. За тэгээд
одоо хин энэ Мизария санал болгож байгаа. Одоо сангийн сайд томилж байгаа. Тэгээ хүмүүс удахгүй ард иргэд ч уусан ард иргэд ялангуяа Кингсландын удахгүй уусан дампуурсныг олж мэднэ, засаглан дампуурсныг олж мэднэ. Тэгээд мэдхээрээ сангийн сайдаа золиосонд явуулна үсттэй хэлээ нөмрүүлчин үсттэй. Гэдэг чинь. За тэгээд Джейкоб Коваскиг судлаад үзээрэй гэдэг нэрээ хэлж байгаа. Джейкоб Коваски тий. За Джейкоб Коваскигийн хувьд бол одоо нөгөө Торн Мандерли байгаа. Торн Мандерли та харсан байгаа Джейкоб Коваски. За тэгээд Коваскиг судлаад үзээрэй. Болохоор байвал Дэмэн тэр хоёр одоо алт мөнгө хариуцсан үзээ. Би бол Ормонд Хайтауэр дээр одоо фокуслмаар байна гэж Ренира бол энэ сэтгэлж байгаа. За тэгээ Ормонд дээр фокусж байгаа Ренира бол Алисент дээр ярьж байгаа. За тэгээ Ормондын талаар асууж байгаа. Ер нь Ормонд юм бэ гэдгсэн чинь би бас сайн мэдгүй, яг үнэндээ сайн мэдгүй тийм. Бараг танахгүй шахав. Гэхдээ яг өөрийгөө бол одоо боловсралтай, соёлтой хүн гэж үздэг, дуу бичдэг, хатгамал цоглуулдаг, гэсэн түүх мөг уушдаг. Ийм нөхөр тийм. Тэгээд ёс жавиггүй бүдүүлэг хүмүүсийг бол өстой үнэн үзий яддаг тийм. Жохон байхад Гвен хиний ах нь тийм. Алисентийн ах нь Ормондыг бол одоо хэрцгий гэж боддог байсан. Гэхдээ Гвен ер нь бол олон хүмүүсийг хэрцгий гэж боддог гэдэг жаа. Тэгээ Гвен бас тэгэхээр айгу гоё дүр байгаа даа шүү дээ тийм. Хиний Алисентийн ах нь хинтээ явж байгаа, Колтой явж байгаа ер нь бол. За тэгээд дээр унтаа ямар харилцаатай вэ гэд хин Ренира асуусан чинь аавшгин гэж сонссон. Бараг өлгөтэй байхад л хариуцаж авсан. Тэгээ ер нь бол төрөөд удаагүй байхад нь Old Town руу одоо ward хийлэхээр явуулсан. За тэрний талаар бол өмнөх дугаар дээр би нэлээд дэлгэрэнгүй тайлбарсан санагдаж байна. Тийм. Тэгээд дээр нэг явуулсан нь бол Алисентийн сонголт байсан гэдэг эднэр одоо энэ ч бол бид нар олж мэдж байна. Тэгээд Висерист би бол 3 таргаараа хүү төрүүлж өгсөн. Сая сүүлийнхээ хүүхдийг бол би Хайтауэр байлгахыг хүссэн гэдэг чинь яаж ах бор үстэй тий. Бор одоо улаан шаргал үстэй. Тэгээд шаргалж хийж та улаан бор гэх юм үстэй тий. Тэгээд Хайтауэр байлгахыг хүссэн. Магадгүй Дээроник одоо эндээс холдоосон миний жинхэнэ их хүний хувьд бол одоо хийсэн ганц үнэн мөн одоо үйлдэл байсан баха гэд Ренерэд хэлж байгаа. Энийг бол одоо Ренерээс өөр хүнд бол бас хэлэхгүй шүү дээ тий. Алисентийн хувьд бол. За тэгээд юугаараа хуруугаа оролдоод зулгааж яадаг. За тэрийг хэлэхдээ. За та харах юм бол энэ байж байна. Миний босод хүүхдүүд ямар хүмүүс болж өсснийг ингээ харахад миний хувьд бол одоо ихийн хувьд өстой ганц зөв хийсэн үйлдэл энэ байсан юм уу да гэж ярьж байхдаа ингээ хуруугаа оролдоод бүр ингээ тусна гартлаа оролдоо тий. Алисент жоохон өсвөр насны охин байгаасаа л одоо ингэдэг байсан, тухгүй тулгамдсан, сандарсан ийм үедээ бол одоо ингээ хуруугаар оролддог тий. Тус гартал ингэждэг байсан. Тэгээ тэр нь ч одоо хിവэрэ байна. Тэгээд Дээрон энд байсан бол жинхэнэ Дээрон шүү дээ. Жинхэнэ Дээрон энд байсан бол одоо би хөнөөхгүй байсан шүү дээ. Тэрийг мэдж байгаа үсттэй гэд хэм бол Ренира хилээд явж байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь тэрийг сонссныхоо дараа Алисент сүлд нь Ормондын талаар янз бүрийн хүчтэй янз бүрийн одоо таагүй үнэрэнд бол хэдэм мэдрэмт хий гэд тэрийг хэлж байгаа. Тэстэ жинхэнэ яг характертай холбоотой хүнтэй холбоотой нэг чухал мэдээллийг бол өгж байгаамаа. За Корлис хүмүүсээ аваад Кингсландаас явах гэж байгаа юм. За энэ ч одоо Hand of the King юутайгаа байгааз тэмдэгтэйгээ угна. Энэ ч одоо хатны юу шүү дээ угна. Гар шүү дээ тий. Уул нь бол одоо хатныхаа хажууд байж ах ёстой. Тэгээ одоо хааны гар болохоор Кристен Кол байгаа. Тэгээ хаан чаанугаан, Кол чаанугаан тий. Хатны гар болохоор уул нь бол одоо энэ захирахт нь бол туслаа явж байгаа хооронд тэр өөрийг нь хүүхдүүдийг нь бастардаар нь дуудаал энэ ч тэгээл одоо юу байгаа авчдаг ийм Hand of the King пин байдаг ингрийн тэмдэг байдаг. Гэтэл Корлисийн хувьд бол ингэ явж байна сайхан. За тэгээ явахаар болж. За Корлистийн ч биш Алан тэгээ хэлж байгаа. Гэхдээ ингээд явж яагаад ингээд хэрэгтэй үед явж яах юм бэ гэдгсэн чинь одоо явахгүй болохгүй. Тэгээ ер нь бол Корлис зүгээр ууртаа. Тэгээд Алан нэг зүгээр ингээ баг хуралд одоо миний өмнөөс оролцож байгаа. Тэгээ би одоо явлаа. За ингээд ер нь бол Алан ямар болиулъя гэх хүч тэгээд явахаар болж байгаа. За энэ гоё хэсэг байгаа. Энэ гоё. За энэ болохоор Aegon Larys 2 манай Dynamic duo бүтлгөө хос Dynamic гэдэг бүтлгөө гэсэн үг шүү. За энэ хоёр болохоор Sunfire-ыг олж тий Sunfire-ын зогцыг олж байгаа. За тэгээд Sunfire-ын зогцсон дээр одоо хин Aegon очиж байгаа. За Aegon-ы одоо ганц одоо найдвар гэхээр буруу зүгээр одоо юу гэдэг Aegon бол нэг тийм хол том юм сэтгэж бодсон юм бол байхгүй зүгээр Aegon-ы ганц одоо юм дотн юм нь энэ байгаа хгүй. Эмэн дүүрийг нь алах гэж оролцсон. Алисент дүүрийг нь хайрлаагүй, аав нь өөрийг нь хайрлаагүй байхгүй. Өөр одоо хинтээж ойрхон байхын янз бүрийн зөвлөх мөмлөх хүмүүстэйг ойрхон байсан удаахгүй. Кристен Кол молтож угаасаа ойрхон биш те.
Тэгээ Varys биш ээ Varys. Varys болоод нөхрийг авч яваал Essos руу авч яваад тэгээ Essos-оос одоо буцаж сэргээлгээд байгаа шүү дээ санаа нь бол тэ. За ингээд хэнийг Sunfire-ыг олоод ирсэн энэ ч юу болол дүрслэл бол амар гоё өнгө мөнгөнтэй малтлаг. За тэгээ ингээ байжсэн чинь нэг нөхөр үржснэ. За налуунд ч үрэх юм бол нэг зоосоо нэг хүрх юм бол тэ. Capitalism here we go. Энэ модон дунд бол үнгүй юм гэж байхгүй шүү гэдэг жаага. Тэгээд луунд хүрвэл нэг зоос гэд. За тэгээ нэг зоосоор юу яаж болно? Хоёр зоосоор имэйл дээр нь сууж болно гэд. Тэгсэн чинь өөч ингээ хоёр гараар Egon илээд ихсэн чинь хоёр гараар үрчлээ хоёр зоос гэд. Тэгээ Laris хөлийг аснаа хөлжи яатсан гэд. Тэгсэн чинь гол нь зоосных нь уутыг харцсан тэ. Тэгснэ шашны үнийг хитэн зоосны төлөө халаад яах вэ махавтай гэж Laris ч аргаа. Тэгээд тэгсэн чинь Egon тэнчэнээс нь ингээ he's alive this damn it би мэдчихэн Sunfire нэрийг дуудаж модоо тань чи хэдэн хүн нэрийг мэдгүүлээ энэ ертөнцийн лууны тийм Sunfire би энд байна. Тэгээд хин Laris тань чи Gregor за жоохон 50 биш үү Gregor энэ манай одоо энэ хүмүүс бас нэм цадаа болоод яах вэ тэгээ Gregor гэж зүгээр нэр өгсөн. Тэгээ Gregor гэдээ та санаж байгаа бол Gregor Clegane гэж дүр байдаг шүү дээ тийм. The Hound гэдэг дүр байгаа. Та хэд маань санаж байгаа. Тэр дүрийн маань нэр Gregor байгаа. Энэ нутагтаа бас ойрхон нутгийн хүмүүсийн нэр гэж хэлж болно. Тэгээд Laris нөгөөдхөө манай энэ жоохон маанаг юм байгаа мөө гэ. Тэгс чи нөгөөдг нь High Valyrian яриад ихдэг шээ. Яг баг адгаж байгаа байхгүй тий. Тэгээ энэ хоёрын адал явдал комеди юу нэг гоё байгаа ма. Тэгээ энэ бүлгийн яг нэг тийм өрнөл яг темпийг нь за тэгээд нөгөө уур амьсгал гэдэг талаасаа тэр чинь бас нэг темп өрнөл байгаа шүү дээ тий. Нөгөө хурдаасаа одоо акшн гэдэг ч юм уу янз бүрийн юмнасаа гадна яг уур амьсгалын темп гэж тэрийг айгуу гоё балансалж байгаа гэж бас бодож байна. Season 2-д бас дутсан зүйл тэр байсан юм болоо гэж бол бодож байна. Тэгээд өрнөлөө ерөөсөө алахгүйгээр айгуу хөгжилтэй, сонирхолтой одоо юу гэдгийг болж байгаа юм чухал хിവэрэ шүү дээ. Энэ ч бас яах гээд байгаа байл юу вэ энэ чи хин блэ гэдэг нь яахгүйгээр тэрийг алахгүйгээр бас гоё яваад байгаа. Тэр нь бол таалагдж байгаа. За тэгээд Cole хин хоёр Gwen хоёр хайрын холд ирээд Alice-тэй танилцсан. За тэгээд цайзын захирагч буюу одоо Castellan хайцсан бэ гэсэн алуулсан. За дараагийнх нь яасан гэсэн алуулсан. Дараагийнх нь дараач алуулсан, дараагийнх нь дараач алуулсан. Тэгээ манай Mukbang Diva Sir Simon Strong хөрх юм алуулсан. Тэгээ Mukbang Diva Sir Simon Strong-ийн маань хүүхдүүд бас алуулсан харамсалтай. Эмэнд даасан. За тийм учраас одоо хариуцсан байхгүй болсон хөрх юм цайзыг. За эмэнд вэр Эмэнд хайдсан бэ гэдгсэн. Эмэнд энд байсан. Гэтэ алгаа гэд айлс тэгсэн. За тэгснэ ингээд Rhaenyra King's Landing-ыг авцсан гэдгийг одоо сонсоод бол яваад өгсөө гэж айлс тэгсэжгүй нөө. Тэгээ айлс одоо King's Landing-ыг Rhaenyra авсныг хэлж байгаа нь энэ анх удаага сонсож байгаа хгүй мэдээ те. King Cole Gwen болгон цэргүүд нь. Тэгээ дараа нь сууж агаад энэ хэсэгт ярьдаг штэ. Gwen хэлж байгаа. Одоо King's Landing байхгүй. King's Landing-ыг алдсан. Aegon үхсэн. Хоёр хатан хоёулаа одоо хоригдсон. Өөрөөр хэлбэл Alicent Helena хоёрыг хэлж байгаа тийм. Хоёулаа хоригдсон. Тэгээ одоо энэ ч нэг юм бүтггүй цөөхөн хүмүүстэй айрамтай. Тэгээ луу байхгүй. Тэгээ ингээд ядагдах нь одоо хэцүү болчлоо. Одоо тодорхой ч юм уу. За ялгсан тодорхой гэхээс л хэцүү болчлоо.
Ормондтай айр маань нийлүүлье тий. Юунд байгаа Тамблтон руу явж байгаа гэсэн айр маань нийлүүлье. Хөгийн гарч гисэн хулчгаар эсвэл тэнэг бол биш ээ гэд. Гвен тэгж байгаа тий. За энэ ч бол одоо control commander нь бол Кристен Кош тий. Нэгдүгээр зүгээр угаасаа команд нь нэгдүгээр утгаараа хоёрдугаар hand of the king учраас. Тэгээ хэдийгээр Эгон өгцөн гэж зарлаад байгаа боловч Эгоны одоо талын айрам явж байгаа шүү дээ тий. Одоо Хелена мэдгүй одоо яг эдний хүсэж байгаагаар Эгон өгцөн байлаа гэхэд Эймондыг суулгах юм уу хэнийг суулгах гэдэг яг Эгон өгцөн байлаа гэхэд мэдгүй гэхдээ ямар ч байсан те дайн гэдэг чи өөр ингээд утга алдчихсан. Тэгээ одоо энэ оролдлого хийсэн тэгээ алдчихлаа гэд хин Гвен хийсэн чи нөгөөтг нь нэг тийм худлаа ямарч байгаа те ер нь Кристен Колын яриануудын нэг тийм та нар тоглоом гэж бод. Та нар өстө бидний нэг амьдралын нэг өстө тоглоом гэж боддог. Та манай бол бла 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 бла. Тэгээд 29 эсрэг нэг өстө луу энтерг үзэлцээ тий. Өстө бухан эсрэг хилэнц шиг үзнэ. Тэгээ Гвент жоо. Тэгээ үлдчихэж байгаа юм да хөрх юм. Нөгөө Колтын чи угаасаа үхэх гэж шийдсэн. Үхэл рүүгээ дайрж орох гэж шийдсэн. Энэ харахгүй Гвений царай бүр нэг намайг эндэж холдуулаач. Эндээс холдуулаач please дээрээ тавьсан байгаас. Энэ нэг юм. За энэ. За Viserys-ийн Lego set. Corlys одоо юугаа Даргоноор дамжаад хотоос гараа авцсан. Даргоны хаалгаар. Dragon Gate те Даргоны хаал. Даргоноор дамжаад хотоос баруун тийш гараа яваад гэсэн. Тэгээ Triarch-ийн нөгөө 3 нөхдүүд байгаа шүү дээ. Тэднээс үлдсэн нөгөө Pirate-ууд уртлын. Тэднээс үлдсэн нөхдүүдийн одоо хөөхөр явцсан гэдэг. Уг нь хэрэгтэй байгаа гэдэг те. За Даргоноор гараа явсан гэдэг чинь тэрийг хэдүүлээ тайлбарлая. Даргон гэж хаана байдаг юм бэ гэдэг. За Даргон гэж байна шүү дээ. Энэ за энэ King's Landing байна заяа. Ингээ цайз нь. За цайз нь биш хот нь. Бараг сая хүн байдаг гэж байна шүү дээ. За энэ ингээд Red Keep. Яг цайз хаан хатан нөхдүүд байдаг те. Яг цайз. За энэ Aegon's High Hill, Viserys Hill, Rhaenys Hill гэж юм 3 одоо газар зүйн хувьд бол иймэрхүү бүтцтэй хот бол байдаг King's Landing-д. За толгой гэх юм уу те. Толгой. Ренисийн толгой, Эгоны толгой, Висеньягийн толгой. За мэдээж Эгон the Conqueror, Ренис, Висенья гэдэг одоо ихчдүү хоёр тийм. За тэгээ нөгөө ядуучуудын хороол бол энэ flip bottom энд байдаг гэж байгаа. За тэгээ энэ ч бас өөр юмнуудынх нь ингээ тайлбарууд байгаа. За тэгээ одоо хэдүүлээ өнөөдөр харж байгаа юм хэм бол гейтүүд нь 7 хаалга байдаг санагдаад байх юм би андуураг бол Iron Gate, төмөр хаалга, Даргоны хаалга энэ дээр үж ин, хуучин хаалга энэ дээр үж ин, Бурхтын хаалга, Арслангийн хаалга, Хааны хаалга, тэгээд Mud Gate буюу одоо шавар хаалга тий. Гол дагсан хаалга Blackwater Rush одоо та санаж байгаа бол Game of Thrones дээр Stannis Baratheon-ы айрам энүүгээр ингэж орж ирээд ийшээгээ орж ирээд тэгээд Mud Gate гээ энүүгээр дайн хийдэг шүү дээ тий. Энд ч дайн болдог жишээ. За тэгээд Dragon Gate-ээр буюу одоо энүүгээр бол одоо Corlys гараа явсан байгаамаа. Энэ хойд нутаг гэхээр зүүн хойд хаалгаар тий. Манай Даргон арай биш юм байна. За ингээ энэ хаалгаар бол одоо гараад явсан байна да Corlys. За тэгээд их юм алдаад сэтгэл санаа жоохон тавгүй тэгээ тиймхэн байгаа. Тэгээ жоохон зодон зохиож алдцаа стрессээ гаргах хэрэгтэй байгаа гэдэг Айлен хинд хэлж байгаа. Ренира тэгээ Ренира тэнцээ ингээд яг нь энэ дээр бас айгүй хэцүү юм. Яг удахгүй Ренирагийн шийдлийн талаар бас ярилцъя. Гэтэл ингээд юм шийдвэр гаргахад айгүй хэцүү байгаа байхгүй. Одоо Corlys шууд тушаалын зөрчлөөгээд Bastard гэж дуудлаа гэж шууд Corlys-ийн толгойг аваа. Хичиж болохгүй байдаг тийм. Айгүй олон хэцүү юмнуудс байгаад. За тэгээд Lego Valyria тий. За Lego Valyria дээр одоо хин хэлж байгаа Rhaenyra. Одоо хамгийн нүсэр том агуу гүрнүүд ч одоо нурж ундаг. Тэгээ тийм учраас одоо энэ Lego юу бол Valyria бол бас магадгүй Viserys-ийн одоо энэ титэн бол тийм хөнгөн тухтай байх ёстой биш ээ тий. Тухтай юм байх юм бол биш гэдгийг одоо сануулсан юм зүйл байсан болоо гэж бол одоо хэлж байгаа бас сонирхолтой. Тэгээд хүмүүс сул дорой гэдэг байсан ч гэсэн яаж тийм урт хугацаанд бүгдийг нь тэнцвэртэй дайн дажингуу байсныг нь бол би гайхдаг гэж Rhaenyra бол ялангуяа одоо нөгөө нэг энэ амар хэцүү үедээ бас ухаарж байгаа шүү дээ. Тэгээ аавууд нэгэн зэрэг уурлуулж бас урам зориг өгдөг одоо юм галзуурмар чанартай байдаг те. Айланаас асуудаг бас тийм гоё хэсэг. Энэ өөр нэг тийм одоо хүмүүсийн хувьд бонд хийж байгаа нь сонирхолтой байсан. За тэгээ нөгөө харах барьдаг нөхдүүд нь одоо үхцэн. Эгоноос болоод те энэ ч одоо харах явж яадаг. Энд ч ингээ харах явж яадаг. Легон дотор нь. За тэгээд тэрийг болон ингээд нөгөө хин Rhaenyra хэлж байгаа шүү дээ. Ингээ харах барьдаг хүмүүсийн одоо бүгд нэг Эгон яацсан гэдэг. Алдсан гэдэг. За эн чинь бас ямар учиртай вэ гэдгийг бас сануулах юм бол одоо Heresic Daemon алуулах гээд явуулсан шүү дээ. Daemon хүн явуулаад Blood Cheese-г хоёр алуурч нөхрийг явуулаад тэгээд одоо хиний Эгоны
Эгон Хелена хоёрын хоёр хүүхдээс чи Хэрис чи Хераг. Тэгээд чи Хэрисийг нь алуулсан. За тэгээд тэр хоёр нөхрийн нэгийг нь бол бариад авсан. Нөгөөдгийг нь олж барьж авахын тулд одоо Rat Catcher буюу одоо энэ Red Keep цайц дотор байдаг энэ харах олж барьдаг юм ажилтай нөхдүүдийг бол бүгднийг нь алуулсан. Тэгээ одоо бүгднийг нь алуулж ээж Эгон бол одоо хүүхдээ алуусан хүнийг барьж авсан. За тэгээд энэ дээр бол одоо хин юу гэдэг вэ гэдэг. Тэгэнгүүтээ нэмээд Sir Eric гэж хоёр байдаг шүү дээ. Ихэр хоёр одоо Kingsguard, Queensguard хоёр тий. Тэгээд тэрний одоо өөрийнхөө талд байсан Eric-ийн нэрийг марчаад. Гэхдээ ямарчсан Эгоны Kingsguard байсан нөхрийг Euro Dragonstone руу явуулаад хэнийг Rhaenyra-г алуулахаар явуулдаг шүү дээ. Тэгээд тэр планыг одоо Отто олж мэдчихэд бүр амар ууралдаг. Миний одоо айгуу дуртай House of the Dragon айгуу дуртай хамгийн гоё синүүдийн нэг энэ цувралын хамгийн гоё синүүдийн нэг гэж боддог. Отто Эгонд ууралдаг. Тэгээ Колыг тэр мөчөд одоо хайнд болгодог энэ мөч байдаг тийм. Тэгээд та Кол томордог шүү дээ. За зүгээр байгаараа та хаантай ярьж шүү энэ төр гэдгсэн чинь хин Отто the king is my grandson and my grandson is a fool гэх. Хаан ч миний ач зээ байна. Юу ч зээ гэх юм те охиных нь. Хаан ч миний зээ миний зээ бол шүү дээ үнэн эргүү дурак наатгсан. Тэр бол өстэй айгуу гоё. Тэгээ ер нь House of the Dragon цуурлыг би нэг ярьжсэн да. Гэхдээ эхний бүлэг 2 дугаар бүлэг ч гэсэн ер нь ялангуяа эхний бүлгийг Paddy Considine болон Rhys Ifans за тийм мэдээж тодорхой хэмжээнд Damon тоглож Matt Smith энэ жүжигчд бол үнэхээр авч явсан маш гоё байсан. За тэгээд иймэрхүү юм болдог. Тэгээд нөгөө нэг юунуудыг харах барьдаг нөхдүүдийг нь алдчихж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь төгсгөл мэс нэг гоё комеди хэсэг тавьсан. Бид нар сонгоцсон дээр мууртай явж идэв шүү дээ. Тэгэл болоо те. Муур бахад тэгэл жижи. Хараханд бол арга байхгүй. Манай муур байна. Манай энэний харах баримт гэж юу бах те. Манай энэ шал бүтэхгүй. За бүтэхгүй гэж юустай ярих байд. За. За Rooks Rested. За энд бол мэдээж нөгөө том тулаан болсон те. Эмэнд хин өөрөө Эгон өөрөө тэгээд энэ мэйлийг зүгцсэн байж энэ араа өмхирээд бүр хавраг гараа толгойг нь тасцсан хин Кристен Кол толгойг нь тастаад хүмүүсийн дундор явсан амар буруу үйлдэл болсон шүү дээ. Тэр бол хүмүүст энгийн иргэдэд луу өгөж болдгийг харуулна гэдэг бол тэгээд Кристен Кол өөрөө Таргариен биш ч гэсэн одоо Таргариенуудын одоо Эгон Таргариены Эмэндийн одоо юу гэдэг Таргариен засаглалын зэрэг вэжиж чухал хүн байж одоо Таргариенуудын хүчийг тэгж эргэлзүүлнэ гэдэг бол айгу тэнэг үйлдэл байсан. За энэ тэгээд нэг нөхөр бас эзэнгүү газрын юу гэдэг ч үлээ. Бас нэг нөхөр энэ ч ингээ Rooks Rest-ийг хариуцсан байж байгаа маа. За тэгээд наа нар хинүүсийн инээ дээрээ гээд Riverlands-ийн нөхдүүд юм уу өстой. Бид нар тэрийн тим нөхдүүдийг бол үзэн яддаг шүү гэсчгүй. Гүгөө бид хоёр бол одоо Sharp Point-оос ирсэн хүмүүс байна өө гэдэг чинь. За Sharp Point гэдэг газар хаана байдаг вэ гэдгийг та ядад харуулъя. За яг одоо энэ үйл явдал болж байгаа юу газар бол энэ хавьд байгаа. Rooks Rest гэдэг газар бол энэ хавьд байдаг газар. Тэгээд энэ хоёр хин Lares хэлэхдээ болохоор Sharp Point-оос ирж явна гэдэг нь энд байгаа. Sharp Point гэдэг нь энд байдаг газар эхэлж байгаа. За тэгээд энэ юу тэгдэг штэ. Энэ нөхөр тэгдэг штэ. Sharp Point ч одоо юу ч шатчаа штэ. Яаж амьд үлдсэн гэдгсэн ч штэ. Арай гэж амьд гарсан. Тэгээд та санаж байгаа бол season 2-ын episode 8 дээр Rhaenyra нөгөө нэг шин луунуудаа одоо шинэ лууч байгаа. Луунуудаа шинэ хүмүүстэй ундаг хүмүүстэй болчихж байгаа шүү дээ. Тэгээ одоо Hugh, Wolf хин 3 ялангуяа Adam Velaryon тэр 3 тийм. Adam Velaryon ч Adam of Hall тэр 3. Тэгээ тэрийг олж мэдээд Эмэн дуурлаад Vegor-ыг авч явангуудаа нөгөө нэг Rhaenyra-гийн талын одоо энэ Sharp Point-д байдаг жижигхэн порт хотыг тий шатаагаад бүр юучгүй бүр бодоолгодог шүү дээ. Бүр ингээ бүр хавтгаалдаг шүү дээ тий. Тэгээ бүр цаана бүр ингээ амар болцсон харагдав. Яг тэр шатааж байгаа нь харагдав. Шатаацсныхан дараа харагддаг л та. Одоо тэр тэнчнээс ирсэн гэж хэлж байгаа юм ер нь бол. За тэгээд энэ ч бол одоо Эгон дотоодоргүй амьдрал үзэж эхлэхээр бол болж байгаа маа нөхөр те. За энэ ч Cat юун дээр ирсэн ах дээр ахыхаа ихнэр хүүхдүүд дээр ирсэн байж байгаа. За тэгээ энэ ч ингээд юу айл болгонд бол одоо цэргүүд хэм бол оруулсан. Ормонд оруулсан. Тэгээ энэ ч ингээд хүчрхийлэх гэж үзэж байгаа. Тэгээд санааг нь бол би ойлгосон жоохон бүгд ойлгож байгаа. Яагаад яг одоо нөө зохиолч талаас найруулгадлаасаа яг яагаад юу болж байгааг бол мэдээж бүгд ойлгож байна. Ормонд одоо хай таврын цэргүүд мэргүүд инээтрэ гэдгийг ойлгож байна. Хүчрхийл. Гэхдээ яг энэ сценийг хийсэн хэмээг надад таалагдав. Юу гэхээр нөгөө цэргүүд нь хамтаж байгаа. За нөгөө цэргүүдийн нүдэн дээр тихгүй гэж байгаа юм биш. Нөгөө цэргүүд нь байж байгаа. Тэгээ эн чинь ингээд Кати ах нь байж ингээд яг юм яагаад чи юм бүгд нэг доор ингээд байж хахад очсноо шууд хүчрхийл гэж оролж байгаа нь жоохон рандом юм. Би одоо мэдгүй хүчрхийллийг илүү нюанстай харуул гэж хэлж байгаа бол мэдээж биш шүү бурхан минь. Зүгээр гэхдээ нэг тийм
Яг зүгээр зохиол өрнөл гэдэг талаасаа жоохон рандом санагдсан гэх юм уу да. Арай жоохон өөрөөр хийх хэрэгтэй байсан юм шиг санагцсан. Гэхдээ санаа зорилго нь бол ойлгож байна. Тэгээд эн чинь бол point нь ойлгож байгаа. Тэрнтэй бол зөвлөлт юм байхгүй. Энэ сайн ч жүжиглсэн хэсэг бол байсан сайн ч хийсэн хэсэг байсан. Тэгээд юу ах нь энэ нөхрөө зохиож аваад тэгээд хиний ахынхын ихнэр катыг өмөрж орж ирж чаас гараа хуглуулад те бас юм бол энэ ч болж байгаа. Яг гоо тиймэрхүү юмнууд болох гэж л энэ олон хүмүүсөнд хийсэн баг л та. Гэтэ зүгээр тийг санагдчихсан. За энд Тамблтонд ингээ нөхдүүд очсон байна гэдэг ийм маптай. Гой маптай энэ хажуудаа олон пин минтэй сайн. Sea of Thorns, Summer Sea ингээ том цайзуудаа ингээд яатсан. Гой мап биш үү? Энэ мапыг олж авах юмс. Хэдүүлээ үздэг юм дээр энэ мапаар яруулаас гоё юм уу те. Хойд нутаг. Энтер гой гарч. За энэ чи хүү гарч ирээд одоо би Тамблтоныг харьяа. Тэгээ одоо нөгөө Өвфд даалгавар өгсөн байгаа шүү дээ. Юуг харна гэд Тамблтоныг тойроо байжээ гэд. Тэгээ би ингээд юу яая Тамблтоныг авъя. Миний ихнэр тэнд байгаа. Тийм учраас илүү одоо би бол ядарна гэж байхгүй. За тэгээ ээлжлэхээр бол та хоёр ээлжлээ гэд. За тэгсэн чи Өвф энэчнээс годомжинд ингээд явж байгаа. Hightower loyalist. За тэгээ эн чинь ингээд энэ нөхөр бол харвас нэг noble нөхөр шүү дээ. Тэ бас тэр хүүхний upper middle class нөхөр. Тэгээ энэ чи годомжны хөвч яг ядуу нөхөр ингээд энэ юу гэж ийн гэдгсэн чинь одоо ботчуудын хатан тий одоо гэдэг гэж байна. Тэгээ энэ чи ингээд та юуг харах юм бол Ulf-ыг харах юм бол Ulf бол бичиг үсэг байхгүй. Бичиг үсэг тайлагдаагүй. Тэгээд одоо Queen of Bastards гэдгийг нь олж сонсоод. За тэгэнгүүтээ нөгөө pub дээр очих. Анх манай Ulf гардаг pub байдаг шүү дээ. Тэгснэ одоо дошны нөхөрт хомдсон юм чинь нөхдүүдэд ааш тий. Дошны нөхөр томрохоор ингээд нөгөө дошн дээр боцож ирэнгүүт аль би бүгдээр ингээд ганц раунд даач. Хоёр дахь раунд бол даахгүй шүү гэд. Тэгээ энэ ч бас зоосоо дуртай дургу өгöd байгаа маа. Тэгээ энд одоо ингээд бүгдийг нь дагаад ингээ хилцэн дээр зоосоо бас дуртай дургу өгöd байгаа. Бас цалинтай юм шиг байна тий. За тэгээд Тамблтонд саяны босон юмны хариу үйл болж байгаа. Джон Рокстон гарч ирж гин, Ормонд гарч ирж гин. За энэ иймэрхүү үйл явдал бол одоо Ормондын хүрээнд бол жижиг үйл явдал шүү дээ. Гэтэ яагаад Ормонд одоо энэ ч гарч ирж ийм одоо жижиг үйл явдалаар Ормонд гарч ирж гэнэ вөхөр Футли, Lady Футли тий. Одоо энэ Тамблтоны одоо Lord Lady шүү дээ. Одоо Lord хин Футли энэ чинь Lady Футли энэ чинь энэ хоёр гар ирж байгаа одоо хамт ирж дуудаж ингэж байгаа учраас одоо Ормонд сонсоос өөр аргагүй болж байгаа юм л да. Түүнээс иш бол тэр нэг жижиг зэрэг нэг хүүхэн яасан ийсэн байна уу те одоо хүчинсэн байна уу хүчрхийсэн байна нэг тоохгүй. Энэ чинь дотроо бас системтэй байгаа капитан энэ төрөнтэй байгаа ш. Тэдний зохицуулна гэж. Яг өндөө Ормонд бол нэг тоохгүй байхгүй. Тэгээд яг Ормондын өнцгөөс шүү дээ. Тэгээд Футли ирж байгаа учраас одоо Ормонд гарч ирж байгаа. За тэгээд энэ нөхөр хийм бэ гэдгсэн чинь Garrick намайг бол Garrick гэдэг. Garrick-ийн White Grove гэж одоо газар энэ Reach нутгийн одоо хасах ойлгомжтой тий Old Town-ы юуны High Tower-ын аримд байгаа юм чинь. Тэгээд Reach нутгийн White Grove гэж газрын нөхөр. Тэгээд Garrick of White Grove гэдэг жаа. Тэгээд өөрөөр хэлбэл энэ бол ямар нэг одоо Noble House-ын хүн биш гэсэн үг. Зүгээр л одоо White Grove гэдэг цайз нутагт өссөн хүн л гэсэн үг. За тийм учраас одоо юугаараа төрж өссөн ч юм уу гар үүсэл гарлынхаа газраар одоо юу яадаг харьяалдаг хүмүүсийн хувьд бол одоо House-ын хүмүүс бол өөрсдийн гэсэн одоо овг нэртэй байдаг. За тийм одоо том жишээ бол Knight of the Seven Kingdoms дээр гардаг манай Duncan одоо багш нь те Knight гэдэг Sir Ireland of Penetree гэж. Penetree гэдэг одоо жижиг тосхны учраас одоо тэгж нэрсэн. Duncan болохоор яг өөрийгөө Duncan the Tall гэж болол нэрсэн жишээ нь те. Тийм байдаг. За тэгээд одоо зочны одоо юуг бол эрхийг бол зөрчсөн байна те. Одоо Zeus-ийн хуулийг зөрчсөн байна гэж Одиссей үтсэн хүмүүс орсон. Zeus-ийн хуулийг зөрчсөн байна гэж үзсэн. За тэгээ энэ нөхрийг бол одоо эргэтэнгийн таст нь одоо хийсэн хэргийнх нь одоо хэрэгтэй тэнцвэц одоо дүүцгөөц торгуул одоо торгуулж байгаа шийтгэл байх хэрэгтэй учраас одоо эргэтнийгийн таст нь гарыг нь адилхан баруун гарыг нь хугална. За тэгээд Ормондын сервист буюу одоо айрамдаа бол байж гэн. Тэгтээ дахиж юм их юм бол одоо яан шүү. Дүүжлээ шүү гэд. Тэгсэн чинь би энэ би их нэртэй штэ гэж авдаг. Тийм байсан бол да фака хийж байгаа тэнд 10 хүний нүдэн дээр хүн хүчнэтгээ зогсож яадаг. Хүний 10 тэг гэж байгаа юм биш шүү. Энэ айгу хүн сэдвийг жоохон жоки ярьчаар буруутах гэж айгаад дээ шүү. Гэхдээ те. Тэгсэн одоо цагаад болсон чи би их нэртэй штэ. За тэгээд Дэранд Ормондоос хэлж байгаа те энэ чи. За ингээд юу нөхдөд жоохон баазахгүй болохгүй. Тэн ч те уур амьсгал жоохон юу жоохон баазахгүй болохгүй.
Гэт тэгж байгаамаа. Тэгээ энэ нөхөр бол одоо би яагаад ч хөө би ингээд энэ нөхдүүд л ихлүүлсэн ингээд сайлорч гисэн те. За тэгээ энэ хэсэг дээр надаа юу айгу таалагцсан хэрэг цэргүүдийн хувцс. Джон Рокстонгийн зэргүүд байгаа. Хаус Рокстонгийн зэргүүд байгаа байхгүй эднэр. Эднэр амар таалагдсан. Ер нь костюм дизайн. Эхнийх айгуу энгийн те, дээрнийх айгуу энгийн хөөрхөн жижигхэн сэлэн бэлэнтэй. За Ормондих бол ингээд юм том лорд, том ноён лордоос гадна угаасаа өөрөө юм манай жоохон фэнси ийм гарын нэг юм Victoria Beckham energy өгөөд идэв штэ. Нэг тийм posh spice гэдэг штэ те. Victoria Beckham energy надад өгөөд идэв ш. Та яд тийг санагддаг. Ормонд юу. Тэгээд нэг юм нөгөө нэг гаамага те нөгөө манай гаа биш те юм ор дотроо юм олон төрлийн юмтай гаама. Ийм гаамаатай. Гаамага төмөрөмд хийдсэн жижигхэн утгатай том сэлэмтэйгээ тийм сүртэй юм өмдөгөрөө ингээд ороодсон те. Тэгээд тэр энэ Rockstar-гийн цэргүүдийнх бол өстой үнэхээр гой хувцас бол надад санагдсан. Тэгээ ертөнцөөс айгуугаа амар болж байгаа. Тэгээ энэ чинь ингээд үдж байгаа бид нар би эхлээ үзэхэд бол анзаараагүй. Тэгээ ер нь ихэнх хүмүүс анзаарахгүй бол өнгөрж байгаа байх. Тэгээ энэ чинь ингээд яг деталь байгаа байхгүй амар болж байгаа. Тэгээ өмнө зинтэй яг production value гэдэг штэ те. Тэр бас айгуу гоё байгаа. Тэгээ чи би ихтэртэй штэ. Яах би ихтэртэй. Энэ чи Lady Footly бас амар бахархалтай харж энэ төр те. Бас тэнцээ нэг бахархалтай харчнаа. За Red Gift Ормонд юу яаж байгаа? Хин Орвал дээр ирж байгаа те. Red Gift цайзад. За Ренер Орвал дээр ирэнгүүтээ за Ормонд High Tower-ын юуг chat history-г харъя. Тэгээд одоо Ормонд chat history-г надад олоод явуулаатгаа. Ормонд одоо хин хоёрын Red Gift цайзаас Ормонд руу явсан бүх chat history-г надад аваад ирээ гэд. За тэгээд дахиад юм асууж байгаа нь High Tower-ууд ер нь Ватиканд тэр нөлөөтэй юм бэ? Starry Septon шатны 7 бурхны шашны нөхдүүд ер нь хэр нөлөөтэй юм бэ гэдгсэн чинь за Starry Sept гэж одоо тэр алдартай юу байдаг те? Одоо шашны том одоо барилга сүм гэж хэлвэл илүү зөв болох бах те. За энэ сүмийг бол одоо юу яасан? Нөхдүүд барьж өгсөн. За энэ яг нэг юун дээр анимашны юун дээр гардаг мөн Minecraft дээр ичиж. Анимашн дээр нь яг гардаг юу байна уугүй юу байхгүй шүү байна. Гэтэ энэ яг зүгээр фан артууд хийсэн юм уу багш байна те нэг юм том сүм болол байх хэвээр. За энэ сүмийг бол одоо High Tower-ууд барьж өгсөө. За тэгээд ер нь бол 7 бурхны шашин за High Tower-ууд бол одоо гар ингээд тэр барьж байгаа юм байдэн шүү дээ те. Нэг ийм юм аа. Тэгээд одоо Targaryen-ууд луунууд ийм байдаг шиг Seven High Tower бол одоо High Tower бол тийм юм аа. За гэхдээ одоо юу учраас одоо энэ шашныхаа айгу одоо өөртөө айгу юм одоо юутай одоо proud гэхэр ч одоо юу гэх юм те бахархалтай бас биш юм одоо proud-ыг юу ч гоё бахархалтай бас биш ээ. Өөртөө итгэлтэй гэхээр бас бардам баггүй те бардам айгу бардам учраас шашныхнаа айгу том бардам учраас одоо юу гэдэг шууд утгаараа контрол те шууд утгаараа нөлөө бол байхгүй High Tower-ууд те бардам учраас гэдэг хэлж байгаа нь бас гоё. Тэгээд Rhaenyra хэлдэг шүү дээ энэ том номлогч нь одоо папан ч те Ромын папан те Ватиканы папан одоо юу яагаагүй намайг одоо өргөмжлөхийг бол одоо өргөмжлөхгүй гэж үзсэн гэдэг. Тэгсэн чинь энэ ч Орвайл бас санаа ярилцж байгаа те. За одоо тэг ингээ яг юу яах шаардлага юу юм бэ? Би ингээд одоо буруу юм ярьж магадгүй те. Гэхдээ луунууд өөрт ч юм байна. King's Landing байна. Iron Throne Sentine дээр сууж ийн те. Ийм байхад заавал тэд нар төлөөн зөвшөөрөгдөх шаардлага байгаа мó? Эсвэл одоо юу гэдэг юм бүр гусчиж болохгүй мó те. Гэснээр бүр зүйлд нь ингээд магадгүй бүр өөр тусчих болохгүй мó те. Тэгээд тэгсэн чинь Rhaenyra чамаг чи ийм хүнд юм ярьдаг гэж бас арай бодсонгүй шүү те. Ер нь Rhaenyra-гийн хувьд л энэ ч тэр номлогч нөхрийг алан мална гэсэн юм бол бас бодоогүй явж байгаа. За энэ сонирхолтой хэсэг байсан. Зохиолдос хэрэгтэй. Өрнөл авч байгаа. За энэ The Vale нутгийн Eerie цайз. За та хэд маань ер нь ихэнхдээ мэдж байгаа байх гэхдээ бас дахиад нэг харчвал буруутахгүй. За одоо King's Landing-ийн үйл явдал мэдээд энд болж байгаа. За Тамблтон энд үйл явдал болж байгаа бол одоо яг одоо энэ Eerie цайз дээр юу яаж чинь үйл явдал бол өрнөж байгаа. За энэ дээр одоо хин Lady Jane Arryn хэлж байгаа. Эхнэр өгснээс хойш бол одоо Eerie Daemon Targaryen-ыг харна гэж бол бодоогүй юм биш үү гэдэг чинь. За та хэд санаж байгаа бол Daemon-ыг нөхдүүд бол одоо Vale нутагтай одоо хаан засаглалтай ойрхон байлгахын тулд юу яасан? Rhea Royce гэж одоо эмэгтэйтэй суулгасан уг нь. За Royce бол одоо энэ Vale нутгийн
бас одоо том хаусуудын нэг, том лорд нь биш ч гэсэн том хаусуудын нэг, ер нь лордууд л гэсэн үг л те. Яг main lord биш ч гэсэн те. Тэгээд том лордын одоо хүүхд Rhea Royce-тай суулгасан. Тэгээд Rhea Royce-ыг болохоор хин өөрөө Daemon Targaryen өөрөө Bronze Bitch гэж очилдог байсныг та хэд маань санаж байгаа season 1 дээр бол гардаг. За тэгээ өөрөө очиод алдсан шүү дээ тий. Өөрөө болоо. За тэрнээс хойш бол Vale дахиж ирээгүй. За тэгээ мань хүний ирж байгаа юм бол одоо юу яах гэж гуйлгачлах гэж ирж байгаа. За тэгээд энэ дэр нэг хэсэг хэрдэг хэсэг айгуу гоё хэсэг байдаг тий. Тэрэн дээр нь ингээд хурдхан алдаггүй явчих юм бол хурдхан бие холдноо. Чамд тэрэн зүгээр штэ ашигтай штэ тий. Би өөр нь хурдхан яваад өгье. Тэр хэсэг айгуу гоё. Тэгээ эн чинь ингээд харах юм бол нэг юм Шотланд авчирх шиг Шотланд авчирх юм юу манай нохоо сонирхдаг хүмүүс бүр сайн мэдэх баг. Ийм нохоотой байж тээ. Энэ амар гоё нэг юм зэгзгэр хүүхэн зэгзгэр нохоотой. Яа энэс нь ч хоол амар өвч байна. Яа damn. Тийм зэгзгэр хүүхэн зэгзгэр нохоотой. Тэгээд алтгуул би хурдан яваад өгье гэдэг юм гэж. За тэгээ ингээд энэчнээс ямар ч байсан алтаа аваад бол яваад өгч байгаа. Jane Arryn бол зүүн дүрээ. Энэ нэстэ гоё шот те. За энэ ч ингээд хин Caraxes нэг тийш анхаарлан сатараад байна. За энэ хэсэг энэ нэг бол. Яа, энийг орсноо. Чи гадаг мэ. Би нэгээр цогч. Энийг орч бүр үгтэй. Чи гадаг мэ. Хаалаа. Тэгээд энэ Caraxes нэг юм мэдэрчээд ингээд тэгээд байгаа тий. Тэгэнгүүтээ энэ чинь шууд өөр тийшээ одоо гэрлэгөө явнаа гэсэн чинь Лекери энтер гэдгсэн чинь юу Лекери мекери байхгүй даваар болохгүй байхгүй шууд өөр чи юу. За тэгээ энэ чинь ингээд хаттай газар руу ирж байгаа. Тэгээд ер нь бол баг бид нар юуг энэ цуурлыг үзэж ирснээс хойш анх удаага Caraxes хиний үгийг одоо Daemon-ийн үгээр яг ингээд зөрж байгааг баг анх удаага үзэж байгаа байх гэж бодож байна. Тийг санагдаж байна. За тэгээ энэ чинь бол одоо энэ Caraxes-ийн юу хүмүүст үнэн гоош. Энэ харж байгаа шүү дээ. Инээж минь нэг. Амар ийм царай марэтэй те амар ийм характертай те. За энэ да fuck нь болоод байгаа гэсэн. Энэ сэлэн мэлмэ барьж байгаа нь үнэн гоёо. Тэр гар марыг харж байгаа шүү дээ. Үнэн cool байгаа шүү дээ. Тэг ингээ нөө эргүүлэхэд бэлэн юм шиг байгаа. Одоо мэдгүй сэлэн мэлмээр хичээлдэг хүмүүс байд юм уу? Эндэгтэй мангар cool аа. I don't know. Яг амьдрал дээр энэ хэр практик одоо өөрөл таавна гэдэг шиг юм юу юм барилт юм байгаа хэм мэдгүй. Гэхдээ cool as fuck байгаа шүү дээ. I mean, come on. Тэр цаана Caraxes харал та ёо. Нөгөө Aura Farming гэдэг нь байгаа шүү дээ. За тэгээ энэчнээс хин гарч ирж байгаа амар зөвүүн шот энэ. Энэ бол өстой амар шот байсан. Ялангуяа том дэлгэцээр үзэхтэй амар байна шүү. Дэмэн the fuck. Тэгээ Rena гараад ирчих. What? Би чи ийм хүүхэдтэй билүү? Юу үлээ чи би ийм хүүхэдтэй билүү? Ер нь Rena хаана явж байгаа юу болж байгааг нь бодсон ч юм уу, гүү ч юм уу те. Бүр мартсан. За тэгээд Rena хадны бөбөө осоо хөрх юм. Тэгээд Jason хөлт оролцоотойг одоо ингээд Daemon одоо анх удаа мэдэж авч байгаа те. Ship Stealer-ийн унжаа хүн гээд. Тэгээд ууг нь бол одоо Aegon Viserys хоёрыг хараад Pentos явах хэрэгтэй байсан. Хин бол Rena болол. За тэгээд би тэнцээ надаа хэрэг байхгүй. Би тэр хоёрыг чи юу гин одоо ийм леди хатагтай болгож өсгөхөд сурах юм уу те. Энэч надаа хэрэгтэй юм байхгүй. Ер нь ингээд айгу одоо ганцаардж ийн гэдэг те. Одоо лууга болоод би орхихгүй. Би насаараа ганцаараа байсан ингээд. Тэгээ Daemon бол таагүй шүү дээ те. Тэрийг бол гарч байгаанаас айгу сонирхолтой байсан. Тэгээд ийм юм болцоод байх би яаж Rhaenyra-гийн өмнө очих юм бэ гэдэг Daemon аваа явъя гэсэн чи луугаарч аваа явъя гэсэн чи би луугаар орхихгүй. Тэгээд надаас урвчихгүй бол намайг алгуус өгсөн гэж бодгоо. Тэгээ хэлэхгүй орхиж байгаа гэдгсэн чи Daemon. Гэхдээ би тэгээд худлаа ярина гэдэг чинь би тэнцээ одоо худлаа ярьж те одоо хатны эсрэг үг хэлэх болж штэ гэдгсэн чинь би ганцхан л юм гоё те. Өстө би танаас өстө нэг ч юм гуйж байгаагүй ганцхан л юм гоё. Тэгээд тгээ явах оруулж. За ингээд тэгээд Rhaena шууд яваад орчиж байгаа. За энэ хэсэг дээр бас айгуу гоё. За тэгээ ингээд Rhaena яваад орсон. За яаж байгаа Ship Stealer-тэй. За одоо энэ хэсэг заяа. Rhaena! Одоо яг. Rhaena! Тэр энэ яг нэг аавын дуудлага байгаа сте. Аав ээж нар үүдэж шнэ нөгөө бүтэн нэрээр нь дуудаж боддог те. Энэ яг тийм. Rhaena! Тэр Rhaena. Яг аавын дуудлага. За тэгээ Ship Stealer-ыг унаад яваад өгч байгаа. Бөөн драматик явж өгч. За тэгсэн чи Caraxes араас нь сте. Ингээ шүгэлдэл. Одоо энэ энэ хэсэг дээр өстө хөгтлээ энэсээ ёо. Манай өстө үний хэсэг дээр тэр Rhaena гэж маяг те. Нөгөөдгийн яаж байгаа үгэнд нь орох яваад гэсэн чинь
Нөгөө хүүхэд нь Караксис олон юм яриад байгаа гот юм уу гэж. Луу Караксис шиг луу гэж яддаг сайхан гарч та манай бол өмнө эцэг юу гаргаж байгаа байхгүй характер гаргаж байгаа байхгүй. Эна энтер. Яа fuck инээж болдгоо. Гэхдээ энэ хэсэг үнэхээр гоё яасан. Fucking hell man юм ууж байгаа санаа зовлтгоо. Гэхдээ үнэхээр энэ зуныг бас үнэхээр эрүүл мэнд юуны хувьд одоо ер нь эрүүл мэнд агуу олон талаас эрүүл мэндийн хувьд бол үнэхээр гарцтай зам болж шээ. Нойр хоол эрүүл бүх талаас эрүүл мэнд ёо. Аимшигтай. Яг тэр талаас бол энэ 100 хурдан дуусаасаа гэж бодож байна. Fuck. За хаана явж илаа тэгээд. Тэгээ манай унш гэдэг хэвээр байсан. За тэгээ энэ чинь шүүш Караксисыг шүүш хийчээд яах вэ гэж бодоо харсан чи чааваас энэ доор нэг уулын малчин нөхөр хөөрхийн нэг уулын малчин нөхөрийн доор зогсож исэн амтныг энэ зүгээр уулын малчин энэ нөхрийг хараад тэгээд яваад өгчихсэн. Яа энэ чи манай ормонд нөгөө хамрын гаага нараа энэ гааг ингээ хардаа энэ дотроо юмтай байгаа за ингээ дотроо юмтай байгаа гоё л доо энийг хийж байгаа байхгүй энэний одоо манай эртний 130 оны хувилбар Эгоны эзэн байлдан дагуултаас 130. Тэнд ормонд тэрийг найруулаад зогсчих. За тэгсэн чи Джон Рокстон захиа авчирч өгсөн. За энэ дэр ингээд Хайрн холоос Хай Таурын одоо тамхтай захиа ирсэн гэж. Өөрөөр хэлбэл одоо Гвен захиа явуулсан гэсэн. За тэгээ ийм хүчрхийлэгч гэдэг чи өөрөө олон утгаас байгаа тий. Олон төрөл байгаа. Хүчрхийлэгч докторгүй уур хилэнтэй нэг юм балиар нөхрийн хажууд байгаа сурцсан болохоор хэн болол одоо Дэрон бол энд одоо шууд мэдж байгаа байхгүй. Тэ? Энд ч зүгээр одоо юу яаж байгаа тусалж байгаа хөөхтэй бол гарч. Тэ? My prince. Тэгээ нөт гэтгсэн чинь. Тэр ингээ тэгээ энэ бүр ингээ трауманд өссөн хөөхтэй байгаа байхгүй чаавас яг үнэндээ тэ. Тэгээ энэ хөөхтэй холддог гэдэг чинь. За тэгснэ энэ ч бас одоо ингээ Дэрон холддог бас айгүй өрөвдөлтэй бас одоо энэ займаа барьж байгаа тэр. Тэгээд юу болохыг мэдж байгаа байхгүй. Тэгээд энэ бүр нэг арчаагүй сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй бүр ингээд нөхөр гол одоо мессеж юу авсан бэ гэхээр Эмэнд байдгүй. Эмэнд хаанчаалга, Вегар хаанчаалга байхгүй. Тэгээд ормонд дээр томболтонд Вегар болон Эмэнд очихгүй юм байна гэдгийг бол ойлгож байгаа. За ингээд тэрнээсээ ууралж байгаа хгүй. Мань үний план бол одоо хин Эмэнд ирээд бас яахад бол одоо давуу талтай малтай гэж юм бодож исэн юм шиг байгаа. Ер нь санаа оноон те. Тэгжсэн ч одоо мань үний бол юу бол план байхгүй болчих. Вегар Эмэнд бол одоо айгу том план байсан. За тэгээд энэ дээр хин Дэрон хамгийн түрүүнд асууж байгаа юм нь Гвен ирэх юм уу гэд. За тэгсэн чинь тэрийг нь тоож байгаа ч юм байхгүй ормонд өөдөөсөн. За scheme гэдэг ч байхгүй. We must alter our scheme. Scheme гэр хувилдаан байхгүй. Зүгээр төлөвлөгөө ш. Хувилдаан гэдэг шиг нэг тийм тэгээ хортой юм гэсэн утгаар. Тэрийг өөрчлөх шаардлагатай болж байна гэд. Энд чи тэгж байгаа. За тэгээ энэ чи Отогийн захианууд яасан бэ гэдгсэн чинь Ото бол одоо зөндөө захиа ормонд явуулсан байна. Дандаа синдүүлсэн юм байна. Нэг ч хариу байхгүй те. Зөндөө захиа явуулсан одоо синдүүлсэн юм байна. Тэгээ ормонд Old Town-ыг бол одоо өөрийн хаан туус шигэ захирдаг байсан юм байна гэж бол хэлж байгаа. Орвал. Тэгэхээр энэ ч бол одоо нөгөө series би энэ муу өгшин байхад Ото Alicent 2 бол ер нь юу яадаг байсан шүү дээ. Одоо юуг бол энэ Westeros-ыг бол ерөөхдөө захирдаг байсан. Ялангуяа Kingsland-ыг. Тэгэхэд тэр цаг үед бол за Dorne бол угаасаа тустай байгаа. Dorne бол энэ цаг үед хэдүүлээ үзэж байгаа энэ юун дээр бол нийлээгүй байгаа. Энэ Dorne бол одоо нийлээгүй байгаа. Тэгээд Crown Lands-ыг бол яг захирч штэ Kingsland-ийн юм чинь те. За Riverlands, Westerlands, за Vale, Stormlands гэдэг эднэр бол гайгүй ээжэл Reach-ийг бол одоо ингээ тустай хаан шиг захирдаг байсан байна гэж байгаа байхгүй Ормонд бол тий. Ормондын аав нь Hobart Hightower гэдэг season 1 дээр гардаг юун дээр ирдэг штэ. Рейнира гатан гэж одоо бүгднгийнх нь нүдэн дээр одоо албан ёсоор гатан биш уучлаарай нөгөө залгамж халаанд шүү гэж залгамжлагч шүү гэж албан ёсоор батлахад бол одоо бүгд ирдэг. Тэгэхэд Hobart Hightower ирсэн байдаг Отогийн ах нь. За тэгээ Hobart үхээд Ормонд бол одоо юу болсон гэсэн үг. Lord Hightower болсон гэсэн үг энэ Old Town-ы. Тэгэхээр энийг бол энэ тусдаа баг Kingdom шиг байсан юм байна гэдэг ч байна. Тэгэхээр ер нь бол Ото Alicent 2 яг тэгж ярилцаж одоо юу гэдгийг Ормондод их мэдл нөлөө өгөөгүй ч гэсэн
юм хийгээгүй л байгаа хгүй тэрийг зогсоохтой угаасаа өөрсдийнх нь талын хүн учраас ийм юм бол болж исэн гэсэн үг. Тэгээд Westeros-ийн ер нь politics-ыг ярихаар энэ Aaron Vale North тэгээд юу болвол Dorne бол ер нь нилээн тустай байдаг. Ер нь нилээн угаасаа хоол очоод ч тийм амар газрууд биш те айл нь одоо хойд нутгаар ганцхан замтай тэгээд айгүй хүүтэн зилүүд те тэгэнгүүтээ Вэлчноор битүү уулгаад те ингээ ганцхан одоо Bloody Gate гэдэг юм том хаалгатай тэрүүгээр айрам нэвтэрж орох ямар ч боломж байхгүй. Тэр чинь 20 30 40 50 мянган зэрэгтэй айрам орсон ч 100 хүн бараг бүгдийг аалгаар одоо хэмжээний юм нарийнхан юм хөгийн годомж одоо та санаж байгаа бол хин Hound Gregor Clegane биш Sandor Clegane те би Gregor гэдэг нэрээ түрүүн ярихтаа андуурсан шүү. Gregor чинь Mountain нэр шүү дээ Sandor Clegane биш. Sandor ч манай юу Hound. Тэгээ Sandor Clegane хин хоёр Arya хоёр ирдэг шүү дээ те нэг юм нарийнхан хөгийн хавцал газар те хавцал юм уу юу гэх юм тийм байдаг. За тэгээд энэ урд Dorne ч юм бол тэр чигээрээ цөл тэгээд энэ 2 хэсэг 2 3 бас нэг хэсэг байдаг. Тэрүүгээр орж болдог. Айгүй юм хэцүү газар. Тийм учраас ерөөдөө нэлээд уур амьсгал ер нь politics талаас бол нэлээд тустай байсаар ирсэн. Ер нь бол. За орвалаас ийм мэдээ аваад бэжитл ууф ирж байгаа. За ууф ингээд хүлээгээд байсан байна. Тэгээ сахтарч ядж байгаа. Тэгээ одоо найзуудынхаа одоо юу яатсан. Найзуудаа ингээд пабийнхаа найзуудад мань чи хатныг таньнаа асуудалгүй зөксүүлээд өгөө тий өршөөл мөршөөл ганц хоёр тэр юу хийсэн хэрэгэн жаах зөвшөөл авчиа тий газар матар өгөөл яа энэ гэд тэгсэн чинь Ренера гү чи бол миний хөөн төрийн мэдлийн хөөн чи өгөхөд луу унах хөнгө болж баланс адагднаа дахиж тэр паб ма борохгүй Red Keep цайз дотроо тэр пивмээ олж уу тамбалтан эргэж тойрох одоо ажил руугаа явахдаа тэр хараа хяналттайгаа Dragon Pit руу явна за тэнчэнээс үүргээ одоо гүйцэтгээ гэдэг ч. За одоо Dragon Pit-ийг хэдүүлээ харах юм бол энд байгаа. За энэ чинь King's Landing. За Dragon Pit хаана. За 2 иж те. За энэ чинь ингээ одоо үйл явдал нь бол одоо юу энэ цайз нь энд байгаа шүү дээ. Red Keep цайз те. Тэгээ Dragon Pit болохоор энд байгаа. Rhaenys-ийн одоо толгойн толгодын дээр энд бол байж байгаа. Rhaenys-ийн толгойн дээр байдаг. За тэгэхээр энэчнээс ийшийг одоо юутай хараа хяналттай явах нь шүү дээ. Хэм болвол off энэ ингэж босох юм уу те cool тэгхэн байна. За тэгээд хүссэн юм авч чадахгүй болгоод нөхөр гинт дургуун хөрөнгөтэй хүмүүс ер нь дургу байгаа штэ хатана те ингээд Queen of Bastards энэ бичсэн байлээ штэ гэ нөхөр бичиг өсөхгүй байж штэ. Тэгээд тэгсэн чинь Queen's Garden тэнч үе гэдгсэн чинь хүмүүс тиймэрхүү юм ярьж байлаа шүү те энэ гэ тий явж. За ингэснээ дараа хин Rhaenyra бол одоо нөгөө угаасаа сатаарч одоо олон юм байж баланстай хандах гэж ядаж хямарж яхад за энэ саяны шот бол бүр яг төлөөлж штэ энэ сизнээр Rhaenyra тэр чигээрээ те тэгээ ингээд ухаарч тараад ийм юм ярьж ийн гэдгийг ухаараа. За тэгээ ингээд нөхөр аргаа бороондгүй Queen's Guard хэлээд Luther Largent-ыг дуурдаа. City Watch-ын те. City Watch-ын Luther Largent-ыг дуудаад одоо энэ ийм юм бичиж мэдсэн ийм хүмүүсийг нь олж болиул гэж одоо өөрөөр л өгөө. Тэгээ энэ дээр яг уу яагаад гэдэг юм бодогдож байгаа юм л те Rhaenyra why те. Зөвхөн амар олон юм байгаа болохоор хэцүү байгаа л да хүлэн зөвшөөрөх шаардлагатай те нөгөө нэг тэр юунд байгаа King's Landing-д байгаа шашныхаа толгой нөхдүүдийг ингээл яах вэ ийх үү гэдэг айгүй хэцүү. Тэгээ зүгээр Rhaenyra нэг юм хоёр дилемма нэг юм хоёр хэцүү нөхөр байгаа байхгүй. Хэцүү сонголт. Юу гэхээр нэг нь Rhaenyra луутай. Rhaenyra Sentender угаасаа сууж байна. Тэтэм Rhaenyra-д байна. Тэгээ тэтмээ зүүцсэн байна. Контролыг юм өөртөө авах гэж ордох одоо хүлэн зөвшөөрөгдөх гэж орлох шаардлага байхгүй. Орвал хүртэл хэлж байгаа шүү дээ. Гү чи бүх юм байгаа юм чи яагаад заавал хүлэн зөвшөөрөх шаардлагатай юм. Daemon ч гэсэн те. Daemon бол бүр одоо God Mother яваад. Empire босгоно тэг. Дэлхийг эзэлнэ. Нэг юм тэр нь тэгээ бас мэдээж үний ортоо сууртай шүү дээ те. Гэхдээ Rhaenyra өөрөө яамаар байгаа вэ гэхээр илүү болоо шударгаар, илүү баланстайгаар, нюанстайгаар, илүү одоо өршөөлтэйгээр, илүү логиктойгоор те. Ингэж одоо захирмаар байна. Тэгээ Viserys-ийг хүсэж байгаа зүйл нь тэрээ те Viserys тэрийг хүсэжсэн надад тэрийг одоо өгсөн өсвөр насны хүүхэд байгаас нь надад тэрийг бол одоо өгсөн гэж ингэж болол үзээд байгаа. Энэ хоёр чинь ингээ хоорондоо зөрчилдөд байгаа байхгүй. Энэ хоёр бол тэгэхээр одоо яг Rhaenyra алингэр нь явах ёстой вэ гэдэг нэг юм зүйлээ бол нэг тал руугаа шийдэх хэрэгтэй байгаа гэж хэлж болно. За Rook's Rest-д манай Aegon одоо цэвэрлэгч болсон. Бас цэвэрлэгч болсон. Тэрэндээ их тааруу байгаа. Тэгээд Larys бол одоо Essos руу явах хөлөг онгоц олдсон байгаа зохицуулын антер гэдэг. Aegon сонсож байгаа ч юм байхгүй, тоож байгаа ч юм байхгүй тийм. Тэгээд Rhaenyra Aegon-ыг Aemond-д алуулсан гэж зарлцсан гэдгийг бол одоо
Эго ухаарч сонсцоо. Тэ сонсоо тэгэнгүүт тест би fucking алнаа лавшиг. Тэр нь амар хөгжилтэй надад санагдсан энэ дээр. Үхээгүй байж байгаа тэр Ренера Эмэндд Эгоныг алуусан гэж зарлцсан гингүүд тэрийг сонсонгууд Эмэндийг аландаа гэж байгаа хгүй. Өөрийг нь алгаж оролцсныг бодоод яаж байгаа даа биш. Зүгээр тэгж хүмүүс одоо мэдээлэл хүрсэн байгаа гэдгийг сонсгод аландаа. Ер нь энэ айгуу тийм ингээд нэг комеди чинь өөрөө дүрэн комедиг гэх ингээ алиалагч шиг заавал байха албагүй шүү дээ. Мэдээж team comedy ч байгаа, physical comedy, sitcom, situational comedy гэдэг тийм байж болно. Гэхдээ сайн мэдрэмжтэй зохиолчд бол яг ингээ найруулагчд бол яг юм ямар ч нөхцөлийг комедик болгож болж байгаа байхгүй тийм. Тэгээ энэ ч бас ер нь бол энэ season энэ хоёрын өрнөлийг бол тэгж чадж байгаа гэж бодож байгаа. Тэгэл Ariston тэгсэн зүгээр санаа зовлт үстэй. Амар epic эргэж ирэн зэвс лоо муутай хэвчээ. Хэвчээ амар эргэж ирэн. Тэгсэн чинь анчаа бас тэгээд ингээд итгүүлээд байжсэн чинь нөгөө чаа бас тэр нэг жоохон эрүү нөхөр байсан шүү дээ. Тэр нөгөө энэ хавийг захираад байгаа нөхрийн туслах нь жоохон ард нь явжсэн. Тэр нөхөр хоолгүй болцсон. Тэгээ хин дээр хэн хоол идийгээд Эгон хоол байхгүй. Тэгээдсэн чинь манай шууд ингээ хаан шиг загж. Өстой хитэрлээ та нар ингээ баг ингээ иргэдийн төлөө их мэдлгүй мөнгөө зовж байгаа хүний өмнөөс баг үзэх юм болов гэж өөргөл бодож байгаа юм л. Тэгээд та нар өстой яадаг идэг өнгөрсөд гэсэн. Яг ингээ яг годод дуулгасан чинь хаан шиг загнаадсэн чинь нөхөр загнаадсэн нөхөр чинь за яарад яах вэ гэж яах. Тав. Жоо утга тулгадаг шүү дээ. Энд заах жоо тайм. Нөгөө гаргуу маргуу инээ дэрэ гэдсэн гарч ирэнгүүтээ юу гээл юм олон юм яриад эхэлдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр шиг. Саа гаргуу гээ. Яг тэр шиг манай өнгөржсэн утга гаргаад шүү. За жоо тайвах юм байна. Тэгээд энэ ч нэг сонирхолтой сэдвүүд гарч ирж байгаа юм чинь өөрийгөө хаан гэдэг яваад байгаа шүү дээ, тийм. Би ч чамааг хэлгүй болгоно, энэнгүүлэн тэгүүлэн гэл олон юм том юм яриа л тийм. Голны эрх мэдэл нөлөө юунд оршд юм бэ? Луунд юм уу, хүйс юм уу, том бие юм уу, зэвсэг юм уу, эсвэл эргэн тойронд байгаа хүмүүсийн үнэмшил хаана вэ? Тэнд юм уу, те? Тэгээ Varys айгу iconic гоё хэсэг байдаг шүү дээ. Tyrionтэй тэр бол зураг дээр ч байгаа номон дээр ч байдаг, те? Тэр бас айгу гоё тийм ч бас тэр л одоо хөндөгж байгаа юм л Rhaenyra дээр ч тэр хөндөгдөж байна, Aegon дээр хөндөгдөж байна. Одоо Ormond гэдэг ч юм уу, айгу олон талын дөрүүд дээр тэр ингээл хөндөгдөөл яг ил тод биш байсан ч одоо хөндөгдөхгүй маа гэхэд одоо гараад те? Илэрхийлэгдээд ингээл яваад байгаа. Тэгээ эцэст нь одоо юу гэдэг яг энэ үед бол одоо энэ цаг мөчид одоо энэ дэлгэцэн дээр байгаа дээр яг хин хүчтэй нөлөөтэй юм бэ гэвэл Lord Janos. Энэ нөхөр хин чин бүү мэд цаашаа юу жуулах юм бүү мэд өмнө нь хинж байсан бүү мэд. Тэгээ энэ цаг мөчид энэ хүнд контрол байна. Энэ цаг мөчид энэ хүнд контрол байгаа гэж хин итгэж ийн эргэн тойронд хүмүүс итгэж ийн. Тэгээд Lord Janos-ын одоо бас шээстэй балиар готлыг хаантан маань үнсгээр болж байгаа маа хөрх юм. За тэгээ манай Jacob Kowalski энэ ч юу нөгөө хин Дэмэн эрэнгүүтээ ингээд тулгаа авчирч тавингуудаа дээрэс нь би алт авчирсан гэд. Торн Мандерли буюу одоо манай Jacob Kowalski энэ ч гэсэн чинь Iron Bank одоо Manus-ыг бол синтцээ. Зээлийн хүсэлт явуулсан ч одоо хариу өгдөггүй. Ажлын хэдэн хоног хүлээлээ хариу өгдөг. Мэйл хариу өгсөнгөө. Тэгээд одоо Bell-с бас цэргүүд хэрэгтэй байна гэдгсэн чинь Дэмэн хинлөө Ренер л харснаа. Энэ одоо хин юм бэ? Чи. Тэг бүр гайхаад. Тэгээдсэн чинь нөгөөх нь чи ингээд юуны сангийн сайд санч гэдэг юм алгадаа. Гэхдээ яг сангийн сайд ухаантай энэ гэдгсэн чинь өөрийгөө айгу ухаантай гэж бодож байгаа. Гэхдээ энэ хавьтай гавл нь би واخхгүй юу. Дэмний амар тэнэг кодуудын нэг нь зүгээр writing зохиолч талаас тэр тэнэг санагдсан уу? Эсвэл зүгээр Дэмэн дүрдээ үнэн мөртлөө надад тэр тэнэг санагдсан уу мэдэхгүй байна. Зохиолч тэн дээр алдсан байж болно. Эсвэл дүрдээ үнэн мөртлөө надад тэр Дэмэн шал тэнэг юм хэлж байгаа санагдсан байж болно. Айл нэж болно. Энд дээр Дэмэн тэр амар инээдтэй санагдсан надад. Тийм. Тэгээд би энэ хавьда гавлна ахгүй гэсэн чинь манай say no more. Тэр say no more гэдэг одоо монголоор яг орчуулна гэж бол байхгүй боллоо. Тэгтээ би ч юм болчихоо. Нэмж мэрээд иргүй. Тэгэд игсэн чинь алтан дээр нь хэрүүл болчих тий. Одоо Дэмэн гэсэн чинь ингээд одоо City Watch-ийн цалин хэрэгтэй байна. Шинэ хүн авах хэрэгтэй байна дээрээс нь тий. Гэтгсэн чинь хин Mizariad чинь иргэдэд хоол хүнсний юмд асуудалтай байна. Иргэдэ бодохгүй мó. Тэгсэн чинь Kowalski манай Jacob Kowalski та нар такс татвар гэж бодож үзсэн нөө. Дааж манай хүнээс сонсож байгаа юм нэг ч байхгүй тий. Тэг ингээ хоорондоо бөө юм болж исэн чинь Rhaenyra тэнд яг угаасаа чинь толгой авчиж тавьж байгаа шүү дээ. Ship Stealer-ийн унжээс хүн гээд. Тэр Rhaenyra тэнд чинь бүр ингээ
бүр шоконд орсон. Угаасаа л Джейсиг бодож байгаа юм чи удааг уугаа хэдэн хоног болж байгаа л хэдэн хоног магадгүй 7 хоног ч юм уу ийм л 72 хоног ч юм уу те. Ийм ямар ч байсан маш богино хугацаа өнгөрж байгаа юм байгаа шүү дээ. Тэгсэн чинь 7 ч арай биш л юм байл л гэхдээ тийм. Тэгээд тэгсэн чи энэ ч одоо хин юм бэ те. Джейси үхэл дүрсэн үнийг би өөрийнхөө нүдээр хармаар байсан шүү дээ гэдгсэн чи тийм нь тэглээгээд гашуудал чи алга болохгүй шүү дээ. Тэ өөрөө өшөө авмаар байгаа юм уу те. Тэглээгээ гашуудал чи алга болохгүй шүү дээ. Шипстелрийг үсэ дахиж арахгүй хаа. Мэдээж Рейнагаа хамгаалж байгаас одоо өөр аргагүйсэн те. За тэгээд эн чинь ингээд City Watch чамд итгэдэм чи одоо юу ячгаа жоохон хүлээлгчээ. Гэд Дэмэнд хэлж. Тэгээд ингээ гараа явахаар болж. Тэгсэн чинь Мизария Дэмэн хоёр дээрс юм өнгөрж байгаа хгүй юу. Тэгэхээр Дэмэн Мизариад чихэнд нь хэрэгтэй хэрэггүй юм шивнэхэ болж байгаа бол Рейнераа баг илүү ухаан орох гээд илүү тэ арай учиртай сэтгэх гээд одоо юу гэдэг юм зөв юмнуудаа харах гээд шүү гэтгсэн чинь Мизария тэрийг нь бол тоохгүй. Тэр хиний толгой юм. Тэгээ угаасаа ойлгомжтой байгаа хгүй яг. Ойлгомжтой гэдэг нь Мизария хүн хотлоо ярьж байгаа үгүйг бол маш одоо сайн анзаарч чаддаг гэдэг энэ дээр гарч байгаа гэж хэлж болно. За тэгээд энэ ер нь энэ сцен тэр чигээрээ бол одоо хин хөөрхий мо толгоогүй болсон малчны толгоороо хин ширтээ дуусчих. Ингээд хөөрхий ширтээ бүр ингээд нулимсэн цэлгнээд дуусч байгаамаа хөөрхий хиний хувьд бол Ринерэгийн хувьд. За тэгээд Ринера Алисент дээр ирж байгаа. Тэгээ Оттогийн одоо аавын чинь юуг бол одоо нутаг руу буцаалгасан те remains цогцыг нь нутаг руу буцаалгасан гэх. Тэгээ Оттогийн юуг бүгжийг нь Алисентэд өгөө. За Висерис ингэж өгсөг байсан. Гэд ингээ яваад гэж байгаа. За энэ бас айгу гоё те. Ер нь хичнээн одоо Алисент хэдүүлээ ярьж шít ямар байлаар хандаж ямар олон асуудал юм байла те. Тим байхад хүртэл яг Оттогийн талыг авсан л да. Гэхдээ тим байхад хүртэл одоо энэ ч юм болвол Ренер бол яг л нөгөө хүсээд байгаагаараа л захирах гэж хатан байх гэж хичээж байгаа байхгүй юмд нюанстай хандаал Mercy-тэй одоо юмд зөөлөн хандаж өршөөжтэй учиртай хандах гэж хичээгээд байгаа мөртлөө л ерөөсөө иргэн тойронд юмнууд нь эсрэг дандаа уурах нь эсрэг байгаад байгаа. За тэгээд явсныхан дараа Хелена юугаа өмсгöd халаадаа өмсгсөн чинь томорцсон. Helena. Тэгээд Хелена Прего юу яхаас өмнө Эгон нөгөө нэг явж моваад Sunfire-тайгаа Mail-ийнтэй тулаанд орж морхоос өмнө л одоо босон юм гэсэн үг. Тэгээд Хелена бол одоо Эгон хоёр бол одоо жирэмсэлсэн байна. Хелена за Эгон битэр энэ жирэмсэлсэн ч гэж байх уу? Хелена жирэмсэлсэн байна Эгоноос. Тэр бол ярилцаа бол тэгтээ байхгүй. За энэ ч Vermithor Томлтны гадаа ярьж байгаа. За энийг одоо ийм одоо гоё супер шот монд одоо бид нар зүгээр л House of the Dragon-ы нэг юм илүү драма, илүү дөрүүдийн диалогтой эпизод дээр л зүгээр рандом тавдаг болсон ба штэ энэ бол тий энэ одоо тэгдэг болсон байна. За тэгээд энд City Watch одоо энэ нөгөө нэг Queen of Bastards гэдээ бичсэн байсныг болиулн энтер гэж одоо нэрийг нь хамгаалж гин гээд гатны нэрээр одоо иргэдээ хүчирхийлээд ихлээр ямар хэрэг байх вэ те. Тэгээ нэмээд эсэргүүцэл, нэмээд дургууталтай нүүр тулна, үзэн яадаг ч хүмүүс улам нэмэгдэх ийм юм одоо Luther Largent болон City Watch хийж байгаа байхгүй. Энэ бол одоо бас буруу юм болж. За энэ ч энэ юуны ангийн одоо сүлж хэсэг энэ бол одоо хамгийн гоё хэсэг гэж хэлж болно. Дээр нь Tessarion Ормондтэй хэсэг. Tessarion бол Ормондыг үнэн үзий яддаг байхгүй те. Ормонд ойрт болсон Tessarion гэж тэ. Одоо лууны архирах хувилбар нь одоо юу ч юм. Тэгээ энэ чинь ингээд хэн болол одоо Ормонд хэнийг дээр нэг чи бол өстой сайн хүү миний хүү өстой сайн хүү те. Долоон бурхны шашнаар чамааг би өссөн. Гэхдээ чиний цуснд бол одоо булангар байна. Тэ. Хужаа цус байна чиний цуснд. Гэдэг шиг монголчууд балер тэнийг балаа юм ярьж тэ. Хужаа цус чинь. Яа чис. Тэгээ таргаранууд бол зэрлгүүд ухаан муутай гэхдээ зал ихтэй зэрлгүүд байхгүй те. Тэгээ одоо цусан ил бишид мэд юм заван балер юмар мангас луу гэдэг мангас хийгээд бидний байх ёстой эрх мэдэл орон сууц одоо орон байрыг авцсан тий байр суурийг авцсан. Тэгээд бид нар бол нэлээхгүй. Гэтэ эдний хэсэг бид нар яаж үзэх юм тий. Тэгээ ингээд Ормонд дээрөнд ингээд хүрх гээд ойртонгууд нь тийж гэлээ. Tessarion мэдрээд байгаа байхгүй. Good girl Tessarion эмгчин луудаг санагдаж байна. Tessarion is good. Тэгээд бурхан чамд ч том зориг өгсөн ба. Юун зориг юу вэ гэсэн чинь анх нар чинь ингээ бүтггүй гаруу да. Чи харин одоо Old Town төссөн ч аз болсон юм те. Чи бол одоо High Tower те Targaryen биш гэж. High Tower. Тэгээд юу Citadel-ийн сүүдэр төссөн. За одоо Citadel гэдэг бол хэдүүлээ бас өмнө нь юун дээр бол харж исэн юм байгаа. Game of Thrones цуур дээр бол
харж исэн. Та хэд санаж байгаа болвол Game of Thrones season 6 episode 10 дээр одоо хин Sam Gilly 2 Old Town ирээд айгүй гоё хөгжим яваад хардаг шүү дээ. Ингээд яг энэчнээс нөө цагаан юунууд тагтаанууд нисчээдэг. Цагаан хэрээнүүд Raven гэдэг юм да. Одоо хэрээл юм да тий. Цагаан хэрээнүүд нисчээдэг. Үйл ирснийг тодтож хаасайгүй Westeros-ийн бүх одоо булан тохоор руу цагаан хэрээнүүд нисгдэг. Тэгээд энэ Citadel гэж том тавар цаана одоо харагдаж байгаа нь бол одоо нэг утгаараа бол их сургуультай. Нөгөө бүх мейстрүүд сурдаг. Энэ юуг бол хэлдэг. Энэ Citadel-ийг бол хэлж байгаамаа. За тэгээд бас хэлж байгаа үг нь айгуу гоё л та тий. Citadel-ийн сүдэрт Starry Sept нөгөө нэг сүм тий. Starry Sept-ийн гэрлэн төссөн гэж басаа. Бас энэ ч одоо хотлон он бас нөгөө нэг дуу муу бичдэг гэдээс нөхөр чинь бас нэг атайхан драматик болоос юм ярьчаад байгаа юм тий. Тэгээд Daeron Ormond-ыг ер нь одоо Sire гэж дууддаг. Энэ бас айгуу сонирхолтой. Энэ дээр та хэд анзаарах юм бол энэ сизон ер нь үзэж байгаа тийм. Зөвхөн Daeron Ormond-ыг Sire гэж дуудаж байгаа. Өөр Sire гэж дуудаж маш цөөхөн гардаг. Цөөхөд байгаа байх. Гэхдээ одоо учрыг тайлбарлая. Мэдгүй хүмүүст. Тэгээ Daeron Ormond-ыг Sire гэж дуудаг нь бол энэ ертөнцид эрэгтэй хүмүүсийг хүндгэж дуудах одоо юу гэж бол байхгүй. Одоо Sir гэдэг юм бол байхгүй. Амьдрал дээр бол одоо Sir Mer гэж дуудах юм байлдаг шүү дээ. Sir Ma'am гэдэг ч юм уу тийм. Энэ дээр бол байхгүй. Night хүнийг бол Sir гэж одоо юм SER Sir гэж одоо юм цол бол байдаг. За Sire гэж бол одоо танихгүй хүнийг бол дууддаг үг биш ээ. Sire гэж бол ер нь аав шигээ хүнддэг эсвэл аав хүнийг бол одоо юу яадаг? Тэгж дууддаг. За Sire гэдэг бол эзэнтэн, хаантан эсвэл эцэг гэж одоо юм утгыг бол илэрхийлдэг үг. Тийм учраас одоо Daeron Ormond-ыг бол Sire гэж дуудаж байгааг бас анзаарах хэрэгтэй гэж бол бодож байна. Тэгээд одоо Ormond Daeron-ыг бол ер нь бол өсгсөн тий. Жохон баг үлгээтэй байхаас нь хойш үлгээтэй ч юм уу хөлд орсон ч юм уу тийм байхаас нь хойш өсгсөн. За Sir амьдрал дээр зүгээр Sir гэдэг бол ноён эрхэм гэсэн утгатай үг. Эсвэл одоо цол тий. Sir David Beckham гэдэг шиг. Sir Alex Ferguson гэдэг шиг тий. Тийм ийм Sir Idris Elba гэдэг байна. За тэгээд Ормонд үргэлжлүүлээд зэрлэгүүд эмгтэй хүн одоо аваачаад сентин дээр суулгач ёстой. Ёс журам хаа вэ? Ёс заншил бодолж байгаа хгүй эднэр балаа юмнууд. Тэ? Чийл хаан болох хэрэгтэй. Гэдэг ч байгаа. Тэгсэн чинь үгүй би юу гэж ахнараасаа зүрх юм бэ гэдгсэн чинь бурхад ингэж хийдсэн байна минийхөө гэдэг ч байгаа. Тэгэнгүүтээ Кати ахыг аваад ирчих. Ормонд нэг хөгийн гар тэ. Тэгээ Daeron-ы толгойг эргүүлэнгүүтээ Daeron-ы толгойг эргүүлээ тэ. Хаан хүн одоо нэр хүндтэй шудраг байх хэрэгтэй. Тэгээ манай зэрэг манай зэрэгтэй одоо зэрэгт бол одоо гар хөрсөн учраас биш ээ. Юу хаан хүн бол одоо нэр хүндтэй шудраг хостой гэх тэр хүнийг ингэ шийдэх аваад ирж шүү. Тэгээдсэн чинь Daeron үгүй манай зэрэг эмгтэн хүнд гар хөрсөн учраас л хамгаалсан шүү дээ. Энэ хүн ингээд хамгаалж байгаа гэсэн. Наад хүн чинь хай таварт гар хөрсөн. Өөрөөр хэлбэл хаанд гар хөрсөн те ялгаагүй хамд гар хөрсөн гэ боддоо. Гэвь байлаар тэр чинь юу хаамаа тийм юм юуч байхгүй байжсэн хүүхдийг өөрөө аваачаа солиронгуудаа. Тэгээ нөөдөнсөн ч үгүй өшөөл үзүүлнэ гэдэг чинь хаанлаг үдэл биш юм уу гэдэг дээр хөөрхийн амт зүйлд аргаар. Тэгсэн чинь хин Ормонд урдаас наа чин бол аавын чинь хэлэхүүг байна. Висерисийг нөгөө сул дорой гэж боддог гэдэг нь чаарж байна. Гэтэ өшөөл гэдэг бол сул дорой зүйл болно биш шүү дээ тийм ээ. Тэгсэн чинь Тесарын тэн чинь уурж байгаа хэ. Наа чи аавын чинь хэлэхүүг байна да гэдэг ойрцсон чинь Тесарын цаана уурлаа. Тэгээ тэгснэ балер юм хэлж байгаа байхгүй тархийг угааж байгаа. I have risked much and more to raise you up. Surely you don't wish to disappoint me гэж балер юм хэлж байгаа байхгүй. За тэгээд бүр сэлмийн өгөөд те сэлмээ өөрийнхөө сэлмийг өгөөд яг ингээд Daeron-ы гараар алуулах гэж байгаа байхгүй хүүгийн гар. Risked much. I have risked. Тэгээд ингээд нөгөөтэн Daeron авахгүй байсан чинь яг ингэж хэлж байгаа. I have risked much and more to raise you up. Энэ бас айгуу чухал. Юу гэж нэхэхээр одоо raise you гэсэн болвол одоо юу гэдэг чамайг өсгөх гэж айгуу их зөөлөөс гаргасан гэдэг утгаа. Тийм биш байхгүй. Тэр мэдгүй хүмүүс байл. Мэдж байгаа хүмүүс байл зүгээр skip болчихно. Raise you up гэдэг чинь чамайг өргөмжлөх гэж би маш их зүйлийг золиослсон гэдэг ч байгаа байхгүй. Шал удлаа ш. Хэдхэн минутын өмнө те. Хэдхэн минутын өмнө өдөр нь эмэнд ирэхгүй болсон чинь тэрэнд нь уурлаад өстой нэр төлөлгөө өстой нөгөө төлөлгөөч байх уу. Хамаг хувилдаанаа өөрчлөх өстой юмстай гэдэг тэг гаргаж байгаа хувилдааны нэг байхгүй. Daeron-ыг хаан болгоё. Тэ ингээд Daeron-ыг хаан болгож ингэж нүүр барьж урдаа барьж ингэж явж ирэх мэтэлтэй ингэж явахгүй болохгүй мэн гэдэг нэг юм сэдэж байгаа байхгүй байлаар хөгийн тарих угаагч нөхөр те. Тэгээ тийм нөхцөл хүсээгүй байхад нь одоо өөрийнхөө эрх мэдэл нөлөөг бодож тэ өөрийнхөө мэдлэг болоод эмэн энэ төр байхгүй болонгууд Daeron-ыг ашиглах гэж одоо чамайг хаан болгох гэж ихийг золиосон худлаагаар тий. Тэгэд энэ Daeron Ormond-ын storyline-ийн сурлыг бас айгүй гоё сонирхолтой нюанстай гоё болгож байгаа гэж бол бодож байгаа хоёр талдаа тий. Хоёр талыг аль алийг нь
Тэгээд яг энэ сизнаар бол одоо Laris Egon хоёр бол нэг тийм тусдаач юм шиг яваад байгаа шүү дээ. Хэдийгээр нэг даалан ч гэсэн. Тэгээ энэ ч нөгөө хин Кати чаавас би гэр бүлтэй штэ my lord please гуйж штэ тэгээд тэгсэн чинь одоо тэгээд ормондын шахалтаар хөнөөж байгаа хөргээ. Тэгээд дээр нь бол анх удаа хүний аминд хүрж байгаа нь баг энэ юм шиг байгаа чаавас. Тэгээд хүүхд бодлоо хийж байгаа байхгүй нормонд байлаар. Окей. Тэгэнгүүтээ энэчнээс одоо юу яангуудаа дээр нэг хямрааж байхгүй болгочоод. За одоо л эхлэндээ. Десарын тэнд ч тэгээд хөрх юм Кати анхаар хоолж байгаа. Тэгснэ ормонд энэ чинь. За одоо л эхэлж байна. Гэт хөгийн дуусч байгаа юм да. Тийм тэгээд Валар Моргулисын 4 дахь дугаар том болтон дугаар энэ байлаа. Сонирхолтой яг удаан өрнөлттэй диалогууд дээр суурилсан түрүүн 9 дөрүүдийн хөгжил үйл явдлаа одоо нэг хурдан өрнөлийнхөө суурийг тавьсан ийм анги бол боссон надад бол таалагдсан гоё анги байсан. Та хэд маань бас санаа сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Trillion Lounge хамт олондоо маш их баярлалаа. Одоо сар-сараар бол ээлжлээд 5 өдөрт ажлын 5 өдөрт өөр гой хоолнууд гарч байгаа шүү. Маш боломжийн үнэтэй гой сонголттой ийм одоо сонголттой өдөр-өдрөөр сонголттой тийм ийм одоо өдрийн хоолнууд гарч байгаа шүү. Эхнээд талаасаа бол одоо маш олон бүстэй ойрхон учраас та хэд маань бас өдрийн хоолоо орж эдцгээгээрээ дээрээс нь байгууллагуудтай бас олон тоогоор бол гэрээ их боломжтой байлээ шүү. Тэгээ хүрээд их юм байлээ. Тийм учраас та хэд маань бас ойрхон байдаг байгууллагад ажилладаг таньдаг мэддэг хүмүүс хэрвээ өөрсдөө ажилладаг бол бас ланчаа зохицуулж болох юм байлээ шүү. Тэгээ хамтайсан бүгдээр нь баярлалаа. Trillion Lounge хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд Валар Моргулисийнхаа дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Тэгээд хоолой жоохон тар байна уучлаарай. Тэгээд гайг болно гэж найдчин дараагийн дугааруудаа бүгдээрээ идэвхтэй гоё үзээрэй. Хэдийгээр энэ бичлэгээ хийж байгаа цаг мөчид сизон дууссан ч гэсэн бичлэгтэйгээ хамт байгаа дэмжиж бас яриагаа сэдвээ өргөжлүүлээрэй гэж хүсгээр байна. Хамтаас бүгдээр нь баярлалаа. Дараагийн дугаар уулзтлаа. Баяртай.